Димнод подкаст. Тийм. 2 дугаар номер 2. Өнөөдрийн сэдв PWA буюу Progressive Web Application. Миний хувьд болохоор open source буюу нээлттэйхэн програм хангамжийг ярилцахаар сонгосон байна. За, Progressive Web Apps PWA гэж юу юм бэ? За, Progressive Web App болохоор ерөөдөө нэг өмнөх подкастн дээр дурдсан service worker та ерөөдөө маш их толботой тийм зүйл байгаа. За, тэгээ Progressive Web App гэдэг маань болохоор офлайн орчинд ажил боломжтой. Дээр нь утсан дээр болон компьютер дээр бас дээр нэм суугдах боломжтой гэдэг. Ерхий яг нэг өөрийнх нь хийдэг юмнууд нь бол ийм юмнууд байгаа. За, тэгээд сүүлд болохоор Progressive Web App сайжраад service worker-тойгоо бүр аягүй сайн ажиллаад тэгээд маш олон гоё боломжууд нэмэгдсэн. За, тэрнээс та чинь хамгийн түрүүнд гэх юм бол Progressive Web App-ыг офлайн орчинд ажиллах боломжтой болсон. Service worker-ын тусламжтайгаар яг хэрэгтэй CSS болон JS, HTML файлуудаа local storage дээр кэшлээд авчина. Тэгэнгүүтээ хүн яг тухайн нөгөө local storage дээр байгаа кэш рүү байгаа хуудас руу эсвэл яг харин аль нэг хуудсыг дуудахад нь болохоор яг нөгөө одоо хэрвээ сайн анзаарсан бол Google-ийн inbox дээр яг эхлээд лоод ингүүд нь хажуудлын sidebar тэгээд дээдлэлт нөгөө navbar нь дуудаа харагдчихдаг. Тэгээд navbar дээр байгаа лого энэ яг дуудаа харагдаа байж лээдэг шууд орчдөг. Тэгвэл нөгөө тэр орно ингээд голдоо болохоор яг нөгөө нэг имэйлээ харуултлаа ингээд цагаан хуудас байгаад идэг. Тэгээд тэгж яг нэг тэр орноо датаа татчихгоотаа яг голынхаа юм дээр имэйлээ чигсалтаа харуулдаг. Тэгэхээр энэ болохоор яг адилхан нөгөө Progressive Web App болгоцсон байна. За тэгээд сүүлийн үед Progressive Web App болгоцсон амар олон компаниудын бүтээгдэхүүнүүд гэх юм бол хамгийн түрүүнд өмнөх подкаст дээр дурдсан Twitter байгаа. Twitter-ийн mobile зэг Twitter.com гэдэг өөртөө бол тэрийг болохоор Twitter Lite гэж нэрлэдэг юм билээ. За энэ хэлбэр болохоор нөгөө нэг одоо шууд офлайн орчинд ирэхэд ажиллах бүх боломжуудаа хангацсан байна. Дээр нь Uber, Lyft нэлээ олон бас Google Photos бас байсан. Google Maps бас Progressive Web App болгоцсон байсан. Яг хөө сүүлийн нэг юуны mobile application хөгжүүлэгчд ч юм уу гадныхны нэг яриад байгаа нэг юм болохоор ер нь одоо юу гэдэг за native ч юм уу одоо native буюу яг том платформ зориулсан app заавал хийх шаардлага байна уу гэдэг нэг юм айгүй сони юмнууд яриад байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр ямар ч app-ыг ингээд хийсэн за хамгийн багадаа нэг 3 4 мега ч юм уу 5 мега болоод байна тий. Гэтэл ерөнхийдөө яг хөө энгийн зарим одоо чинь Twitter гэдэг аваад үзэхэд Twitter-ийг өөрөө Progressive Web Apps болохоор нэг маш жижиг хэмжээтэй. Яг жинхэнэ app нь болохоор маш том хэмжээтэй байгаа шүү дээ. Тэгэхдээ яг хөө болохоор ажиллагаа нь бараг адилхан ч юм уу тий. Гэхдээ яг мэдээж юу гэдэг нөө push notification энэ төр боломж нь жоохон тийм хязгаарлагдмал одоохондоо байгаад байгаа юм биш шүү дээ. Тэнгүүд тэгээд за энэ Progressive Web Apps ч юм ингээд явсаар байгаа жинхэнэ native application-уудыг нэг өдөр байхгүй болгох бах. Тийм яриад гараад. Тийм яриануд гараад байгаа. Одоо тэр чинь болохоор нүг юу гэдэг HTML5 гарч явах үед чинь за ер нь бол native application бол хэрэггүй юм байна гэдэг. Тэр чинь тэр нэг юм давлгаа яваад тэрэнд нэг Facebook-ийн маань Zuckerberg автаад тий хизээч юу гэдгийг Facebook-ийн native app хийхгүй гэдэг нэг тийм юм гаргаад бүх юм вебээр явж ийсэн. IPO хийх өмнөхөн билүү дөнгөж дараахан ч үлээ. За зөв юм бол app-ын дээр юм байна гэдэг. Тэгээд app руу ороод тэгээд app-ын дээр нь мэдээж бол тэр нь бол амжилт авсан бүгдээр л мэдчихэж байгаа шүү дээ. Одоо Progressive Web App-ын чинь бас нэг эсрэг талаас нь Apple бас юмлцсан гэдэг шүү дээ. Юу гэдэг Progressive Web Apps-ыг яг чинь өнөөдөр хин хамгийн их түлхэж байгаа. Хин хамгийн хөгжүүлж байгааг харахад миний харж байгаа бол Google байгаа байхгүй юу? Google одоо юу гэдэг Google-д ямар сонирхол байна ч юм уу гэд ингээд харахад юу гэдэг веб бол вебээр байх хэвээр те хин хаанаас ханддаг байх хэвээр гэдэг ерөнхийдөө тэр юм руугаа яваад тах шиг байгаа. Ягаад тэгэхээр бүх нөө бизнес нь хайлт дээр ч юм нээлттэй байдал дээр Facebook болохоор чи ингээд аль болох ингээд бүх юмыг app дотор оруулах гэдэг тэр app-аас ерөнхийдөө аль болох гарахгүй байх гал хичээгээд байгаа тийм. Тэнгүүд яг хөглөр хэрвээ тийм байдал нь ингээд дамжираад байх юм бол Google-ийн өөрхөн бизнест нөлөөлөл нь ч юм уу тийм. Тэнгүүд
одоо нөгөө талд нэг саяны Apple гэдээ ярьж байгаа шиг Apple болохоор мэдээж одоо өнөөдөр маш том орлого нь App Store-ийнх нь 30% шимтгэлээс авч байгаа шүү дээ. Тэнгүүд яг хөглөр бүх юм ингээд нэг progressive web apps-ыг дэмжих юм бол одоо юу гэдэг тэр орлого нь өөрөө хасагдах гэсэн нэг тийм юм бас нөгөө веб хөгжүүлэгчид ч юм уу аппликейшн хөгжүүлэгчид яриад бичээд нөгөө Twitter дээр ярилцж байгааг би харчаад нэрээ тийм тэгтээ progressive web apps нь ийм үнэхээр амар олон боломжтой гой боломжтой ч юм уу native app-ыг бараг орлуулах боломжтой юм багтаа гэж гайхчлээсэн л да. Twitter бол тийм байх тийм. Тийм. Яг одоо чи нэг progressive web app чи нэг давуу талууд гэх юм бол бас нэлээд байгаа юм л та. Одоо яг application шиг өөрөө splash screenтэй тийм. Ингээд яг дараалал оронгууд яг тэр нэг application өөрийнх нь нэг өнгө байгаа тэр өнгө ингээл хараад байж лоод хийж байгаа л тэгэл application яг бүтэн лоод хийж дуусаад дэлгэц бүх юм харуулцдаг. За progressive web application бол яг тэрийг хийчихэж байгаа. Өөрийнхөө нөгөө manifest JSON-ийн тусламжтайгаар. Тэгээд яг native app-ыг бодвол хэмжээ нь амар бага болчихж байгаа. Бараг яг өөрийнхөө native app-ыг бодвол бараг нөгөө нэг boot app-ийн хугацаа бас хамаагүй богинохон байж магадгүй. Нөгөө зүгээр тэр чинь одоо iOS дээр ч юм Android дээр ч юм ерөөсөө яг web л дутчихж байгаа нөгөө браузер л нийцж байгаа болохоор ер нь бол тэгж яриад байгаа. Тэгээд service worker-ын тусламжтайгаар одоо notification шийдэх те. Яг notification нөгөө нэг яг native app-тай харьцуулах юм бол жоохон дутагдaltaй. Яг цаанаас ингээ сервер шийдэж байгаа notification дээр л гэдэг болохоос яг нөгөө native app ч юм болохоор чи яг нөгөө Android ч юм уу яг үйлдэл системийн API-г ашиглаад одоо энэ location дээр ирэхэд notification шийднэ гэдэг ч юм уу тийм тохиолдол хийсэн байгаа шүү дээ. Энэ нөгөө нэг progressive web app болохоор яг тэр юм боломжгүй. Яг цаанаас серверээс шийдэх ч юм уу тийм илүүтэй. Тэгээд дээр нь progressive web app ерөнхийдөө нэлээд хурдан бас ажиллагатай байгаа. Ягаад тэгэхээр өөрөө нөгөө нэг бас яг өмнөх нэг подкастн дээр ярьжсэн шиг service worker дээр бүх нөгөө хэрэгтэй юмудаа local дээр кэшлээд авчдаг. Тэнгүүдээ service worker нь болохоор өөрөө өөрийгөө инсталлтаад апдейт хийгдсэн байвал апдейтлаад шууд бүх юма хийгээ явцдаг. Тэгэхээр нөгөө шинээр одоо магадгүй минийх дээр нэг CSS өөрчлөгдсөн байвал тэр CSS юм уу татаад аваа суулгачдаг. Өөрөө кэштэй хийждэг. Тэнгүүдээ нөгөө кэшээ дуудаа дотроос нь яг хүсэлт явуулахад нь хүсэлтийн дундаас нь интерсепт хийгээд энэ хүсэлт одоо надад кэштэнд байгаа гэдгийг шалгаж үзэнгүүт нөгөөхөө буцаага харуулчих болохоор айгүй бага болчихж байгаа. Тэгэд яг бас нөө progressive web apps дээр нэг юм үзчихсэн чи тэр нэг кино миноны сайтн дээр чинь киногоо барыг татаж авчаад дараа нь үздэг тийм нэг жишээ харагдчихсан тэр тийм боломжтой би худлаа юм харчаад худлаа юм санаад байна. Миний зэрвээ яг уншсан зөв бол local storage-ийн хэмжээ бол одоо ирэхэд нэг анх гарахтаа айгүй бага байсан. Тэгээ сүүлд болохоор нөгөөх нь бараг ингээд хязгааргүй болсон юм ярьж илээ. Тэгэхээр тэр бол бараг боломжтой л гэж бодож байна. Яг өөрөө бол хийж үзээгүй болохоор сайн мэдэхгүй. Тэгээд яг progressive web apps төр чинь яг одоо бид нар ингээд юуг нэгэ сүүлийн үе ингээд чиг хандлага юм хөгжлөөр харахаар progressive web apps бол одоо юу гэдгийг Chrome дээр хамгийн сайн дэмжигдэж явж байгаа. Тэгээд Chrome дээр явж байгаа. Тэгээд Chrome-ийн одоо юу гэдгийг сүүлийн хэдэн хэддгээр хөлбөрлөө 69 илүү 70 илүү 69 хаа. 69 дээр өнөө 70 дээр өнөө тэгээд нэг юм дээр progressive web apps байх юм бол шууд Chrome дээрээс нөө Windows дээр илүү. Тэгээд Windows дээр шууд app суулгаж байгаа юм шиг суулгаад тэнгүүтээ нэг юм app application суудсан програм суудсан юм шиг юм icon гарч ирээ тий. Тэрэн дээр нь дарангууд шууд нөгөө pad гэдэг нэг нээгддэг. Тэгээд дээрээ нөгөө юу аахгүй address bar Chrome гэдэг нь харагдахгүйгээр зөвхөн яг тэр app нь нэгдэх боломжтой байгаа гэсэн. Өнөөдөр Chrome-ийн 73 гарсан. 73 гарсан. Тэгээд тий Chrome-ийн 73 гараад тэгээд маш баяртай мэдээд болгосон. Тэр нь болохоор macOS, Chrome OS, тэгээд Linux, Windows төр бүгдэн дээр нь progressive web app байх юм бол шууд суух боломжтой болсон байлээ. Тэгээд энэ бол яг нэг албан ёсны өмнө бол нөгөө бета, альфа гэдэг юм туршигдал яваад байсан. Тэгээд яг өнөөдөр бол 73 гараад албан ёсоор ингээд боломжтой болсон байна. Тэгээд манайх бас нөгөө подкаст-ыг хуурцэг app гэдэг вебсайтаас progressive web app руу оруулсан. Тэгээд шууд суугдах боломжтой болсон байгаа. Хэрвээ яг Chrome-ийн 73 ашиглаж байгаа бол тэгээд клим менюн дээрээсээ дараад install хуур podcast гэдэг
шууд суугд боломжтой болсон байна. Надад амар таалагдсан л да. Зүгээр яг зүгээр тэр чинь ингээд юу гэдэг progressive web apps-ийн чинь тухайн ингээд нэг уншаал ерөнхийдөө ингээд нэг давуу тал нэг иймэрхүү юм гэсэн нэг жоохон мэдээлэлт болохоос шүү нь бол яг progressive web apps бол хийжсэн туршлага бол надад бол байхгүй чамд байна шүү дээ. Тэгээд өнөөдөр яг нүүдхийн Mac ашигладаг болохоор Mac дээрээ суулгаад үзэн тэ яг нэг аппликейшн суулсан юм шиг яг гоо ингээд лого нь харагдал маа дарангуут нөгөөх нь нэгдэл дотор нь ороод нэг подкастаа тэг ганцхан дугаар угаасаа байж байгаа. Одоо ингээд хоёр дахь дугаарт нь гарна. Тэгэхээр хоёр дахь дугаарыг ингээд сонсох боломжтой болсон. Окей, одоо юу гэдгийг мэдгүй дараа нөгөө progressive web apps-а бүгдээрийг л туршиж байгаа. Дараа нөгөө татаж авсныгаа сонсдог ч юм уу нэг тийм боломжуудыг явандаа туршаад нэг хийх гээд оролдоод тэр нэг үзүүл бас сонирхолтой юм билээ. Тэгээ сүүлийн үед ингээ нөгөө progressive web apps ч юм бол айгүй сайн явж байгаа. Бас Firefox дээр гайгүй дэмжиж байгаа. Ер нь progressive web apps ямар браузер дээрээс айгүй сайн дэмжигдэж байгаа. Нэр тэр чинь айгүй чухал асуудал байна. Ер нь бол яг нэг инсталл хийх гэдгээс бусдаар бол ер нь бүх progressive web app ер нь бүгд дээр нь ажиллаж байгаа. Яг тэр нэг service worker болон тэр manifest болохоор өөрийнх нь браузерын өөрийнх нь яг нэг өөр төрлийн байгаа API-уд. Тэгээ тэрийг ашиглаж хийж байгаа. Түүнээс яг нэг бүр тийм амар цоо шин юм ингээд нэг хаанаач байхгүй гаргаад ирсэн зүйл биш. Ялангуяа service worker бол тэр л зүгээр л JavaScript API хийж байгаа үйлчлэгийг Safari-ийн хэддүгээр хөлбөр дээр ч үлээ тэр чинь орж ирсэн ингээд нэлээд сүүл орж ирсэн шүү дээ. iOS-ийн macOS 12-ийн хэддэлээ. Тийм байсан баха. Утсан дээр бол iPhone-ы iOS-ийн 11.3 дээрээс эхэлж туршигдж эхэлсэн байлээ progressive web apps. Тэгээд тэрнээс хойш ингээд ерөөдөө туршигдж явсараа нэлээд сайжирсан байгаа. Одоо тэгээд би бол утсан дээр бол Twitter-ийн яг progressive web app хөлбөрийг ашигладаг. Яг аппликейшнийг ерөөдөө ашиглаагүй бараг 3 сар болж байна гэж. Яа. Яг нэг би нэгдүгээр нэг notification-ыг аваад жоохон дургу. Тэгээ нэг ажил дээр ирээд ерөөдөө WhatsApp-ны Wi-Fi юм бүх юм хаачдаг байхгүй. Тэгэхээр нэг progressive web app дээр болохоор нэг notification ирээд байхгүй би өөрөө орж шалахгүй бол нэг notification ирэхгүй. Дээр нь ерөөдөө нэг явандаа ингээд progressive web app хийн. Тэгэхээр ер нь яг ямар хүн юм бэ те яаж ямар шинэ боломж байна. Twitter мэдээж ингээд бас нэлээд технологийн том компани шүү дээ. Тэнгүүд тэд нар бол мэдээж ингээд progressive web app-ыг бол аль болох ингээд бүхэл одоо боломжоор нь толтол нь ашигласан л байгаа гэж бодоод. Тэгээд ерөөдөө progressive web app-ыг ашиглаад үзье гэдэг өдөр тутамдаа ингээд ашиглах гад. Тэг хамгийн ойр одоо би чинь Uber бол энд ашиглаж чадахгүй шүү дээ. За Google Maps-ыг бас баг байнга ашиглаад байдаг. Google Photos-ыг байнга ашиглаад байхгүй. Тэнгүүд Twitter нэг байнга ашиглах боломжтой. Тэнгүүдээ progressive web app нь гарцсан. Тэгээд тэрийг нь ашиглаж үзье гэж одоо судалгаад ашиглаад явж байгаа. Бүгдээрээ яг зөв нэг юм мэдэн штэ электрон гэдэг нэг электрон байгаа. Тэгээд электрон дээр ч одоо атом гэдэг эдитер хийцэн байна. Дээрээс нь хамгийн том өрсөлдөгч одоо нэг давчаад байгаа ерөнхийдөө VS Code, Visual Studio Code тэгээд бас нэг электрон дээр хийгдсэн. Тэгээд нэг progressive web apps-ыг харахад надад юу санаа юу илүү таалагдаад байна гэхээр өмнө нь ингээд юу гэдгийг заавал электрон ашиглаад хийгддэг байсан маш олон апп-ууд одоо болохоор Chrome дээр шууд progressive web apps-аар хийх боломжтой юм шиг болцсон юм шиг харагдаад байгаа байхгүй тийм юу гэдгийг өнөөдөр нэг подкастынхаа web app-ыг progressive web apps болгочоод тэгэл маягийн суулгууд чинь яг жинхэнэ application шиг тийм яг жинхэнэ application шиг юм icon гарч ирээл тэгээ суулчих байгаа байхгүй тэгэл мэдээж яг нэг анханаас нь single page application байдлаар хийгээгүй болохоор яг бүрэн тэр бүхэл амар олон боломжийг нь ашиглах боломж жоохон хязгаарлагдмал байх л да. Тэгтээ нөгөөдхөө ингэж нэнгүүд яг л нэг application нээсэн юм шиг тий. Ер нь бол доторх тэр нэг ажиллагаагийн жоохон мэдрэмжийг нэг яг application шиг хийчих юм бол тэр электрон ч юм уу эсвэл өөр юу одоо яг сүүлийн үед чинь бүгдээр ингэж харах юм бол яг native application хийж байгаа хөгжүүлж байгаа тоо юм ер нь нэлээд багасаад ах шүү дээ тий.
Slack ч юм уу, Scroll за нөгөө Atom гэл үзэл та тий Visual Studio Code энэ төр гэл ингээл яахлаар чинь зүгээр веб байгаа байхгүй тий харагдах нь ажиллагаа нь одоо тэгээд тэр чинь ингээд электрон дээр чинь music player хийсэн байгаа тий Instagram-ын client байгаа. Тэг яг ажиллагаа харагдах байдал тэр мэдрэмж нь яг application шиг тэгсэн мөртлөө зүгээр веб байгаа байхгүй. Тий. Тэнгүүд тэр чинь нэг юу гэдгийг хамгийн гоё давуу талууд нь болохоор чи миний бодлоор нэг аппликейшн гаргалаа нөгөөдгөндөө апдейт гаргана нөгөөдг нь хүн татчаа суулгахгүй гэл амар олон асуудлууд байгаа шүү дээ. Progressive web apps ч болохоор чинь нээгээд тэ тэнгууд нөгөөдг нь интернет холбоотой үйл шууд автоматар өөрөө шинжилгээд явуулах шүү дээ. Нөгөө нэг Play Store энэ төр чинь цаанаас нэг заавал нэг ревю хийдэг шүү дээ. Тиймэрхүү хүн байхгүй шууд л орчиж байгаа юм л та. Харин тэгээд нэг юу яах вэ гэхээр ер нь бол нөгөө хөгжүүлэгчдийн амар тийм эрхчлөлт айгүй гой болгоно гэл. Гэхдээ нөгөө нэг амар том асуудал байгаа тийм нөгөө Chrome асаахлаар компьютер RAM амар. Ялангуяа лаптоп ч юм уу эсвэл жоохон хүчин чадал муутай бол айгүй RAM иддэг. За батарейг бол зүгээр уун тий. Тэгээд яг хөө тийм нэг хідэн сул тал руугаа явандаа ингээд засагдаад нэлийн гайгүй болох байх. Гэхдээ ер нь бол яг би бол жишээ нь айгүй олон юм дээр бодсон байхгүй. Ер нь яг native app хөгжүүлэх шаардлагатай юм уу яг үнэндээ. Яг үнэндээ. Тэ. Progressive web apps хийгээд одоо бол ингээд Chrome ашиглаад бүх нөгөө юм дээр тэ Linux, Mac тэ Windows дээр бүгдэн дээр нь ажилдаг яг юм гоё app хийчих чинь те яг үнэхээр жишээ нь тэр PWA-ийн жоохон хязгаарлагдмал байгаад их юм бол нөгөөдхөө электрон дотор оруулаа хийчих болж юм те. Тэгээд электрон ашиглахлаар чинь тэн дотор ч нөгөө Chrome байж байгаа. Тэрээс Node.js үеж идэг. Тэгмэд Node.js Chrome байгаа учраас яг хөглөр чинь жоохон баг зэргийн C++-ийн ч юм уу C-ийн мэдлэгтэй болвол яг хөглөр яг дотор нь байхгүй. Маш олон боломжийг хийх боломжтой болчихж байгаа байхгүй жишээ нь тий яг үүлний систем тэг бүр нэгт ажилдаг бла 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 янз бүрийн юмнууд хийх боломжтой. Тэгэхээр би гайхаад байхгүй яг өмнөдөө жишээ тэгээд яг сүүлийн нэг юу гэдэг React Native дээр бас харж ахлаар чи React Native дээр core contributor core developer дотор нь ерөнхийдөө Windows-ийн Microsoft-ийн маш олон ажилчдууд юм байл шүү дээ. Тэгээд React Native дээр яаж API-гээ тэр Windows дээр ямар ч асуудалгүй ажилдаг болох уу гэдэг талаас нь бас айгүй их санаа оноо гаргаад ингээд яваад идэв юм билээ. Тэгээд progressive web apps ерөнхийдөө веб хийдэг, веб сонирхдаг хүмүүсөө progressive web apps-ийн тухай заавал уншаад заавал сонирхоорой service worker-ыг үзээрэй тий. Өөр ямар илүү одоо нэг бид нар чинь веб сайт веб app гэдгээ бас ингээд ялгаж салгаж болох веб app-ийн боломж нь болох тэр progressive web apps-аар дамжаад илүү сайжруулж шүү дээ. Chrome 74 дээр ямар шинэ боломж нэмэгдэх 75 дээр ч юм уу одоо ингээд хөгжлийн хувьд бол дийлчлээ л дээ. Тэгээд бас нэг өнөөдөр гарсан тэр Chrome-ын 73 дээр бас нэг шинэ орсон юм болохоор тэр constructible style sheets гэдэг тэр аягаа гоё боломж үлээ. Одоо нэг сайн анзаарах юм бол сүүлийн үед ингээ Reddit ч юм уу Twitter ч юм уу нэг dark mode-тэй болоод байгаа шүү дээ. Хэрэглэгч өөрөө ингээ dark mode on off хийдэг. Тэгээ тийм боломжийг Chrome-ын 73 дээр өнөөдөр аягаа гоё боломжийн болгож өгсөн байлээ. Тэр шууд документийнхаа head руу энэ style sheet-ийг append хий. Өмнөх style sheet-ийг ингээ дараад энийг append хий гэдэг нэг тийм боломж өгсөн юмсан. Тэгэхээр энгийн яг харагдц. Яг гол нэг одоо цагаан ч юм уу тийм харагдцтай CSS dark CSS-ээс ойлгох юм уу тиймэрхүү гоё боломжтой болж өгсөн мэт л. Тэгэхээр progressive web app дээр бас яг тэр боломжоо оруулж өгöd dark CSS-ийг хооллоод яг энгийн өөрөх нь харагдаж байгаа CSS-ээс хооллоод хоёулын кэш дээр хадгалчаад бас хийж бас болохоор болсон юм. Safari дээр ч юм болохоор ч юу гэлээ нэг macOS нь dark theme сонгосон байна уу, light theme сонгосон байна уу гэдэг бас шууд мэддэг тийм боломж нэмэгдсэн байлээ гэдэг эзэн би бол ашиглаж үзээгүй л дээ. Тийм элбэ гараад өгсөн.
веб технологич ерөнхийдөө хөгжөөд бүр явж өгч байна нэрээ. Харин тийм. Одоо юу гэдэг нэг хэдхэн жилийн өмнө ч юм уу амар мяа юм шиг насрагддаг. Чи нэр хамгийн анх ямар веб хийжсэн? Би анх нэг сабтайтл бол аагүй. Би тэрний өмнө нэг Drupal дээр зөвхөн нэг сонирхоод Drupal-ыг ямар хуу яад юм бол нэг юм туршаад нэг юм ухсарч ирсэн юм. Төр вершнээс юм. Мэдгүй тэр 6 мургаа байсан баг. Drupal 6 гэсэн. 6-гийн идчихвэл тийм биш. Ямар ч амар харагдсан муутай. Тэгээ нэг өөрийнх нь нэг цагаан цэнхэр нэг өнгөд гэж тэрүүгээр нь харагдцсан нэг. Тэгээ нэг гол нөгөөхөөс уурлах гэж нэлийн болчихсон юм тэр чинь. Би чинь мэдгүй хэзээ хамгийн анх веб хийжсэн. Тэр анх веб хийж ах чинь миний үед намайг анх веб хийж ах үед чинь бол үнэхээр бүдүүлгүйсэн байхгүй юу? Ер нь бол тэгээд яг хуу компьютерийн дэлгэц ч гэсэн нэг хамгийн тухайн үед хамгийн бараг л супер 1024-тэй ч үлээ тэгэл 680 маятай байдаг гэсэн. Тэгээд нөгөө нэг юу гэдгийг тейблэр хийдэг гэсэн. За тухайн үед CSS, MSS, div, бараг байхгүй. Тэгээд ингээд нэг тейбл хийгээл 3 багантай хийгээл тэгэл нөгөө нэг баг нь хоорных нь бордер гэдгийг 0 болгож байгаа бол тэгж байгаа л нэг ингээд юу гэдэг хууцаа хуваадаг хэсэг болгодог бүр амар. Тэр бол бүр зүрл аим шиг заяа. HTML 2-ын үе юу бараг тийм. HTML 2 бишээ 4 мөр бахаа тэг чинь тэгэл 3 ч л 3-4-ийн хооронд лахгүй. Тэгээд дараа нь нэг Баянгол Django Turbo болов тэрний нэг юм вебиг нэг юм флаш ашиглаж хийгээд флаш дээр бас ингээд нэг жоохон хийгээд нөө оргилч улаан флаш ч юм байсан юм чинь. Тэгээд ийм флаш дээр хийгээл тэгэл тэгэхээр чинь нэг флаш 4 мөр өвчлөө нэг тийм бүр амсан үеих шүү дээ. Тэгэл нөгөө веб мэп бичих гэж тэмцэж чинь Dreamweaver 3 мөр өвчлөө 2 4 дээр ч гэлөө гээл анх ингээл нэг халт нэг HTML бичиж үзээл тэгэл нэг флаш дээр бас нэг танилцуулга хийжсэн байна. Ийм нэрийн үзний хэмжээтэй нэг юм CD-н дээр юм танилцуулга маа нөтг нэг хийнгүүд авторан ажиллаад авторан нэг тухайд флаш ч болохоор нэг exe болгоод экспорт хийдэг боломжтой байсан. Тэгэл хийнгүүд авторан нөгөө exe-г нь ажиллуулаад банкал гарч ирдэг те. Гэрчлэнгээр ингээл нэг тухайд бол бүдүүлэг юм тийц. Тэгэл яг нь ингээд тейблэр веб-ийгээ сурчаад дараа нь div руу орох гэж бас аюух зовсон. Ягаад тэгэхээр ингээл үүдэн хамаг юм чинь яг тэнцэнэ ингээ байж байгаа тий. Бүх сэтгэлийн дахиад өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгэл тэр нэг float right left clear fix mix ч үлээ тэр үст. Аим хэцүүсэн. Тэгэл саяхнаас болохоор чи flexbox хараад тэр flexbox ч бол бүр амар гоё тий. Бичигэл нэг амархан илүү дутуу float байхгүй. Тэгтэл бас тийшээ шилжих гээд ингээд нэг хиндэ болон mental model нь бас аюу хэцүү. Одоо grid гээд бас нэг шинэ юм гарцсан тий. CSS grid гэдэг. Тийм. CSS grid нь болохоор чинь юу гэдгийг заавал нөө flexbox ч болохоор заавал нөө хайрцаглаад байгаа шүү дээ. Одоо юу гэдгийг хамгийн гадна талын хайрцаг гэж нэг юм. Гадна талын хайрцаг дараа нь ингээд нэг дотор нь хайрцаг тэрнийхээ дотор хайрцаг гэж юусэн бол grid нь болохоор чинь заавал тийм байхгүйгээр дуртаагаар ингээд юмудаа байршуулж болоод ёо тэр нэг хуучин нэг тейблийн үед чинь гайгүй байсан баха. Тэгээд сүүлд нөө юуны үед flexbox-ийн өмнөх нөө div-ийн float-ийн үед чинь нөө ингээд юм чинь өндрөөшөө голлуулж байрлуулна гэдэг чинь яа бас үнэхээр бүр ингээд төвчээр шалгасан нэг тийм хөгийн ажил байсан ш. Тэгэл jQuery хийдэг. Тэгээд дээр нь responsive байх хэрэгтэй. Responsive ч бүр сүүлийнх ш. Бүр сүүлдэхгүй. Хамгийн анхны нэлээд олон хүмүүсийн хэрэгэлдэг responsive website болохоор юуныхыг хийжсэн. Өргөө нэг хийжсэн шүү дээ. Тэгэл ягт чинь тэр үед бол гэхдээ гар утас хэрэглэгчд бол маш цөөхөн байсан. Тэр чинь хэдэн онд юм бэ? Нэлээд дээр үед тахгүй. 12-3 онд юм. Тийм. Тэгэл responsive web гэдэг юм чинь ингээл айнс догоо юм байна. Тэгэл өргөөгийн вебийг чинь ингээл responsive болгоё гэдгийгсэн чинь тухайн үед байх ингээд нөгөө захирлын биений халт таньдаг байсан байхгүй нэг залуу байдгс. Тэгэл очиод юм responsive юм ингээд юм гоё веб тэг юм гар утсан дээр ингэж харагддаг маа ингээд хамаар ингэж харагддаг энэ төр нөгөө тэнцэр рекламадад үзүүлээд
Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг ярьдаг юм баггүй. Нөгөө Google Analytics-а гаргаж ирээд хардаг. Тэ тэгснэ. Манай гар утасны хэрэглэгч чинь нэг юм 15-10% байна. Тэ. Компьютероос орж байгаа нь үлдсэн байна. Тэгээ наадах чинь тэгээд би ч нэг юм responsive болохоор жоохон үн тэлжгүй мэдээж тэ. Тэгэнгүүт нөгөөд чинь responsive хэсгээ хасчих. Тэгээд үнэ жоохон буулгачих гэдэг. Тэгэхээр гүрээсээр бол үнэ хассан ч гэсэн responsive хасаагүй л дээ. Тэгээд яг хөглөр тэрний нөө ядаргаатай юм болохоор миний нөгөө нэг хүнээс асуугаад байсан. Өөртөө тавьж ирсэн асуулт байхгүй. Гар утаснаас орохлоор онцгой харагддаг болоод хүмүүс гар утсаар орохгүй юм уу? Эсвэл гар утсаар угаасаа орохгүй юм уу? Тэрний шалтгааны мэдгүйсэн шүү дээ. Тэгээд жилийн дараа ахад бид нөгөө вебсайтн дээр нэг жоохон шинжилт өөрчлөлт хийсэн л дээ. Тэр үед Google Analytics-ийг харахад чинь бараг 40% нь гар утаснаас ордог болчихж байгаа байхгүй. Тэгээ 2 жилийн дараа 50% нь болчихж байгаа байхгүй. Тэгээд гисэн чинь сүүлдээ бүр ингээ нэг вебсайтын шинжилгээтэй десктоп хувилбар дээр нь баг анхаарах болж байгаа юм чинь. Тэгээ яг тэгэхээр дийлэнх хэрэглэгч нь гар утаснаас орж идэг. Тэгэхээр тэр хүмүүс нэг хэмжээний яаж баг бах уу, яаж хурдан ажиллах уу гэдэг юм дээр л ингээл анхаарал десктоп дээр нэг жоохон чимэглэр юмнууд хийгээл тэгэл баг гэл шинжилдэг. Одоо бол хэрвээ веб хийж сурж байгаа шууд Flexbox тий. Flexbox-оос өмнөх нь бол угаасаа сурах хэрэг байхгүй. Яагаад гэвэл Legacy болцсон. Тийм. Тэр бол хуучирсан тий. Тэгээд хуучин Internet Explorer 8.8-ыг бол зүгээр ингээ хайцсан дээр байхгүй тий. Эсвэл 10.11 ч ингээд хаяад Microsoft ч гэсэн өөрөө хайчаад байгаа юм чи гэсэн. Тэгэл нэг гоё шинэ технологи ч юм уу гоё ч юм уу ерөнхийдөө ингээд нэг гайгүй хүлэн зөвшөөрөгдсөн нэлээд түгээмэл болчихсон гоё шинэ технологиудаа ашиглаад явчихвал. Тэгвэл тэр нэг хууч юм ингээд авч явах ч жоохон ядаргаатай юм шиг л шүү дээ. Тийм. За progressive web app сураарай. Тий. Тэг яг нөгөө progressive web app-ын чинь нэг давуу тал нь манайх чинь бас харьцангуй гайгүй хурдан интернеттэй газар шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг бас яг нь зарим удаан интернеттэй газар бол тэгэл юм байл л дээ ингээд тухайн ингээд интернетийн орд нь бүр ингээ 2G юм болцсон байх юм бол заавал одоо яг энэ хуудасны хэсэгт ингээ нэг зураг байх хэвээр гэд CSS бичсэн байтал нөгөө зургийнхын хэмжээнээс хамаарат нэг CSS эвдрээд дэше доошоо ч юм уу болох тохиолдол үүдэг шүү дээ. Тэнгүүд progressive web apps дээр тиймэрхүү юм яаж аргалсан гэхээр нэг placeholder маягийн тийм зураг нөгөөхөө кэшлэгчдэг. Нөгөөх нь зүгээр нэг юм саарл хайрцаг ч юм уу нэг тийм зураг. Тэгээ нөгөөхөө яг нөгөө тухайн зургаа дуудах хоорондоо placeholder-ыг гаргаад хэмжээг нь аваад яг ингээд хэрэглэгчдэд ямар ч эвдэргээгүйгээр харуулж идэг. Наач тоо юм биш. Тэгэл яг нөгөө зургаа дуудаад дуусахад нөгөө саарл хайрцагтайгаа зургаа солиол харуулчихна. Тэгээд ер нь бол удаан интернеттэй газар л тэгж шиглэл айгүй зүгээр юм билээ. Гэтэл надад хамгийн таалагдж байгаа юм бол тий интернеттэй шалгана уу гэдэг өөр ингэсэн алдааны хуудастай байж болно гэдэг л таалагдаад байна. Офлайн байна гэдэг онц гэдэг юм тий. За дараагийн миний сэдвээр орох уу? За тий. За open source. За open source гэдэг юм бол open source гэхэлэр бүгдээрээ мэдж байгаа юм бол нээлттэйхэн програм хангамж. Нээлттэйхэн програм хангамж гэдэг байгаа ч гэдэг. Чи бид хоёр чинь гэсэн ерөнхийдөө open source-оор л дамжиж анх танилцсан. Би ч open source-ийн буйнд нэрээ зөндөө олон юм үтсэндээ гэсэн. Яг open source гэхэлэр бидний донд нэг байдаг нэг зарим нэг буруу ойлголтууд энэ төр байгаа юм л да. Өөрөөр хэлбэл яг дэлхийн нийтээр ингээд яригадаад байгаа юм нь болохоор их код нь нэгдүгürt нээлттэй байх хэвээр. Тэ? Өөрөөр хэлбэл тэрнийх нь кодыг нь үзэх боломжтой байх хэвээр. Open source байханд бол дараа нь яг үгээр өөрчлөх боломжтой байх хэвээр. Тэгээд тэрийг дээрэс нь хамгийн гол нэг чухал юм нь болохоор өөрчлөлтөө бас цааш нь хүмүүс түгээх боломжтой байх хэвээр. Дээрэс нь за нүг хамгийн сүүлийнх нь юм нь болохоор ер нь бол тэр open source програм хангамжийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ашиглах боломжтой байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Яагаад гэвэл үгдийн жишээ нь бид нар юу гэдгийг за сүүлийн үед нөр хараад байгаа юм чинь болохоор Huawei-г авчаал
Иранд юм зарсан ч нэг юм яригдал ингээл яваад байгаа шүү дээ. Тэгэхээр гадны том програм хангамжууд болохоор за энийг бол одоо юу гэдэг нь хойд Солонгост ашиглахыг өргөднө, Иранд ашиглахыг өргөднө ч юм уу тийм нэг юм хязгаарлалтууд байдаг тийм. Эсвэл одоо цэргийн зориулалтаар ашиглахыг өргөднө ч юм уу ямар нэг хязгаарлалтууд байдаг. Тийм нэг хязгаарлалтууд юусоо огт байж болохгүй. Бас нэг хамгийн том нэг буруу ойлголт нь юу гэдэг вэ? Open source болохоор оюуны өмчөөр хамгаалагдаагүй ч юм уу. Тийм нэг тийм ойлголт байдаг. Тэр болохоор айгүй буруу. Яг тэгэхээр open source бол оюуны өмчөөр хамгаалагддаг. Ерөөс байнга хамгаалагддаг. Ганц ялгаа нь юу вэ гэхээр лиценз, програм хангамжийн лиценз буюу тэр оюуны өмчийг хэн яаж ашиглах юм бэ гэснийг эрх олгож байгаа. Тийм лицензэндээ тэрэн дээрээ болохоор за дуртай зорилгоор ашиглаж болно, их кодыг авч болно, үзэж болно, засварлаж болно, ахаа цааш нь тарааж болно тий. Гэх мэтлэнгээр хязгаарлах биш. Харин нэг тэр кодыг авч хэрэглэж байгаа хөгжүүлэгчид ч юм уу хэрэглэгчид дандаа эрх олгосон байгаад байдгаар л жирийн нэг юм хаалттай програм хангамжаас илүү ялгаатай байгаад байгаа шүү. Тэр нөө open source дээр ингээд нэг юу гэдэг амар удаан ингээд шинэ юу гэдэг ажиллаад явж штэ тий. Тэгэхээр энэ хооронд нэг ажиглагдсан юм юу байгаа гэхээр юу гэдэг анх ингээ програм хангамж үүсэхдээ ер нь бол open source байсан бил. Ер нь бол open source. Яагаад гэвэл ихэнхдээ эрдэмтэд бичдэг програм. Тэгээд эрдэмтэд болохоор яг хөглөр нөгөөдөх нь эрдэм шинжилгээний ажил хийгээл нөгөөдөх сэтгүүл хэвлүүлдэгтэй адилхан програмаа ч гэсэн яг хөглөр ингээ бичээд нөгөөдхөр ингээд хүмүүст үзүүлдэг, хаахуулдаг те нэг талаас нөгөө талаас яг хөглөр програм хангамжийн дандаа нэг юм тоног төхөөрөмжтэй хамт явдаг учраас тэр нэг тустай юм гэж юу ч ойлгогддгүй. Тэгээд тустай юу ч зарагддаггүй, борлуулагддаггүй байсан юм байл л. Яг зөвхөн нөгөө тухайн хардвертэй зориулаад юм хийжтэй. Тийм. Тэгээд тэр чинь нөгөө ингээл явсаар байгаа л юу гэдэг жирийн ерөнхий зориултын бидний өнөөдөр ашиглаад байгаа компьютер чи ерөнхий зориултын компьютер гэж байгаа шүү дээ. General purpose computer гэж яриад байгаа. Тэгээд тийм гараад програм хангамжинд тустай болж эхэлсэн чинь л кодууд нь хаалттай болоод тийм. Тэгээд яг хаалттай болж эхэлжсэн. Сүүл рүүгээ open source програмууд гарч ирээд нээлттэй болоод эхэлсэн чинь хүмүүс ихэндээ гайхдаг байсан байхгүй. Энэ яагаад open source болгох ч юу? Яах гэж байгаа юм бол энэ төр гэдэг байсан. Тэнгүүд сүүлийн бүгдээр ингээд жишээ нь юу гэдэг 10 жилиг ингээд аваад үзэхлээр тэр асуулт байхгүй болсон байхгүй. Угаасаа л юм. Угаасаа л open source байх хэрэгтэй. Тэ? Яагаад open source биш байгаа юм? Гэдэг асуулт дандаа гарч ирдэг болсон байхгүй. Юу гэдэг 2007 онд ч үлээ 6 онд явж хагаад Sun Microsystems тухайд байсан шүү дээ, тэ. Тэгэл тэрний нэг open source-ын хариуцсан Simon Phipps-тэй тааралдаад ярьж байхад тэгсэн байхгүй. Java бол open source болно. Тэгтээ хизээвэ гэдэг л асуудал гэж байна. Тэгэхээр одоо шинээр хийж байгаа програм хангамжууд ер нь бол open source байна. Тэгтээ яг яаж вэ гэдэг л асуудал болчиход байна шүү дээ. Одоо open source биш байхлаар битггүй програм хангамж гэж авч үзэх юм бас л. Одоо ер нь зүгээр сүүлийн үед явж байгаа хамгийн том хаалттай програм хангамж гэхэлэр чинийхаар юу вэ? Windows, Mac тэгэл өөр чинь баг бол ихэнх хэрэглэж байгаа юм чи бүгд л open source болцсон байгаа шүү дээ. Microsoft хүртэл өөрсдөө ингээд төглийн зөвшөөрөө зарим нь open source болгоцоолохоор байсан. Тэгээд за вебийн технологи ингээд аваад үзэх юм бол одоо хаалттай юм юуж байхгүй болчихсон. Бүгд open болцсон. Хаалттай юм юуж байхгүй болчихсон шүү дээ. Жишээ нь одоо юу гэдэг jQuery бол угаасаа анханаас open source байсан. React open source, Vue.js, AngularJS өөр юу гэдэг Ember. Одоо нэг юм хаалттай нэг юм нэг програм хангамж хийгээд веб зориулж хийгээд нөгөөдөө ингээд зардаг. Тийм юм нэрээс бүр явах хэлцээ. Байхгүй болчихлоо л дөө. Тэгээд бас нэг харагдж байгаа юм нь болохоор open source бас хэтэрхий хөгжиж эхэлсэн. Програм хангамжийн компаниуд байхгүй болчиход байлээ. Нэг асуудал. Жишээ нь юу гэдэг нь Google нэг амар том ангас шүү дээ. Google, Facebook энэ төр чинтэй тэнгүүтээ өөртөө нэг амар том юм асуудалтай ингээд болонгуудаа. Тэгээ тэрийг шийдэх нэг програм хийдэг хингүүтээ нөгөөдхөө за
тэрийг угаасаа өөрсдөө ашиглаж байгаа тийм ашиг тусаар авчиж байгаа хгүй тэгснэ за бусд хүмүүс хэрэглэх гээд open source болгоод тавьчих жоохгүй тэнгүүд нөгөөдх салбар дээр нь байжсан бүгдээр байхгүй болчихсон шүү дээ тийм одоо хамгийн сүүлийн жишээ гэх юм бол Kubernetes шүү дээ тийм Kubernetes чинь Google юу гэдэг нь дотоод байгаа амар олон серверүүдээр ресурсыг зөв удирдаад тэр контейнеруудаа зөв удирдахад зориулаад хийгээл явж исэн тийм тэрнийх нь эсрэг контейнер удирдах маш олон технологиуд ингээл амар бол ингээл зэрэг ингээл хөгжүүлэл тустай компаниуд хөгжүүлэл явжсэн Kubernetes гаргаж ирэл open source болгоод тэгээд бүгд байхгүй болчих жоох. Бүх хүн дэшин тэгэл явчих. Бүх байхгүй тий. Өнөөдөр Amazon Kubernetes дэмжиж чинь, Google дэмжиж чинь, Microsoft дэмжиж чинь бүх өнөөдөр cloud үйлчилгээ үзүүлж бүгд Kubernetes дэмжиж байгаа. Kubernetes дэмжихгүй бол cloud provider биш болчих жоох. Тэгмүүд энэ салбарт ингээд ажиллах гад ингээд явж исэн Docker маань хүртлүүд ингээд бүр өөрөө маяг хэцүү болчих жоон. Жишээ за open source ашигласан. Open source за нээлттэй програм хамжигдлаар чамд ер нь юу бодогдгийг чамд ашиг тулс давуу тал сул тал нь open source гэхэр тэгэл одоо миний анх ашигласан open source бол баг Ubuntu Linux дээрээс л яг явжсэн. Тэгэл нэг хүчээ айгүй сонирхол юу яаж байгаа юм л та. Windows дээр яг нөгөө байдаг хэрэглээнийхээ нүдийг яг нөгөө Ubuntu дээр ашиглах гад ингээд яагаад эхэлчихэж байгаа. Тэнгүүт ингээд одоо нөгөө GIMP гэлтэй бас яг open source систем мультиплатформ бүгдэн дээр нь байдаг. Тэгээ яг Photoshop шиг үү яг ажиллах адилхан юм байдаг. За тэнгүүт дахиад ингээд бас нэг open source ингээд явчихж байгаа. Тэгээд яг сүүлийн үед хамгийн их ашиглаж одоо үр шимийн өртөж байгаа open source гэх юм бол Django байна. Тэр нь React байна. Python байна. Тэгээд open source дээр нэг өнгөө ингээд тэг нээлттэй хямраа хэмжээ ингээд юм ашиглаад ингээд хамгийн их одоо үр шимийн өртөж байна. Хамгийн хэдэн онд гэсэн үг? Бараг 10 байна 9 онд хаа. Яг Ubuntu гэл тэгэл нэг юм байт юм байна гэл тэгэл нөгөөх нь хийж үзэл ингээл яг л нэг Windows дээр байдаг юугаараа сэтгэлгээгээр ингээл за ингэхтэй энэ нөгөө юуг нь яаж крактах юм бол гэх тиймэрхүү асуудал хайж эхэлж байгаа юм чи. Тэгэл ингээл өө чи үгүй юм биш тэгэл тэгээ ингээ сууч тийм ингээ болчихж байгаа юм гэл. Тэгээ яг ямар ингээд нөгөө нэг одоо хуулийн зохицуулалтаар ингээ болчиход байгаа юм бол гэл тэгээд ингээл хангаж нөгөө нэг жинөө гэл тээ public license байгаа шүү дээ. Тэгэл тэр мөрийг ингээл хараалаа. За ийм учиртай байна гэл. Тэгэл за ер нь айгу зүгээр юм байна гэл тэгэл ашиглаж байна. Юу хамгийн их ингээд таалагдсан ер нь нөгөө нэг бид нэг тухайд YouTube дээр явжсэн мэт нэг бичлэг үзчихсэн байхгүй нөгөө нэг open source нэг project үүсгээд тэр Ubuntu-гийн холио өөр нэг Linux distro гэх лээсэн. Тэг ингээд анх бол core code ингээ гаргаад нэг хүн ингээ хийгээд тавьсан. Тэгсэн чинь ингээл нэг хідэн талаас ингээл баахан хүмүүс хурж ирэл нөгөөх төр нэг хөгжүүлэлт ингээл нөгөөх нь ингээл амар томрол. Тэгэл ингээл явжсэн чинь нөгөөхөөс ингээл нэг бранч маяг юм гараад нөгөөх нь өөр нэг бүтээгдэхүүн бодлоо нөгөөх төр баахан олон хүмүүс ингээл тэгэл тэрийг хараад за энэ ингээд амар олон газараас хүссэн хүн ингээд хөгжүүлэлтэнд нь оролцоод юм хөгжүүлээд бүр ингээд хамтдаа хэрэглэх гоё болоод бүгдээр ингээ өөр шимийн өртөө гоё явчихж байгаа мэй гэдгийг хараад тэгэл айгуу гоё салгажсэн. Би болохоор тэр хэдэн онд юм бэ? 2001 2 онд юм ба шүү дээ нэг юм нийтлэл уншихгүй юу Linux гэдэг нэг юм үйлний систем байна энэ код нээлттэй болохоор ингээд хүмүүс өөрчилж болдго юм байна энэ төр гэл те тэгэхээр нь л бодож байгаа хгүй би өөрөө гэсэн нэг юм Windows шиг юм хийж болох юм байна гэж бодоод тэгж бодоод тэгэл сонирхож ихсэн л дээ тэгээд угаасаа өөр ингэсэн тийм Linux хийж үзээгүй л дээ мэдээж. Гэхдээ яг уу тэрнээс нь ингээл сонирхлоос нь бол за энэ open source гэж юм байт юм байна ингэдэм байна тэгдэм байна гэл тэгэл нэг тухайд JopenMN team гэдэг байсан шүү дээ мэдхүүд. Нэг GNOME KDE энтрий чинь нэг монгол хэл рүү орчуулдаг. Тэгэл тэр нь тусдаа интернетээр холбогдвол зарим нэг юмуд тэр нь орчуулаад тусалцаал. Тэгэл ер нь яг зүгээр нэг open source-ыг яагаад бид нэр илүү их ашиглах хэрэгтэй юм бэ гэж би хувьдаа боддог гэхэлэр маш их хөдөлмөр хэмнэн. Бид нар монголчууд бид нар болохоор юу гэдэг айгүй хурдан хөгжих хэрэгтэй байгаа даа шүү дээ. Жишээ нь өнөөдөр бол нэлээд хоцрогдсон.
Тэгээ хурдан өгчих гэхэлэр бид нар ингээд нэгэнт хийцэн тэгээ бид нарыг өнгөө эрх чөлөөтэй дураараа ашиглаач гэдэг юм хийчихэд байхад тэрийг дөөрэлгээ дахиад юм хийгээд тахлаар нэгдүгürt айгу утгагүй юм шиг санагдаад байдаг. Тийм цаг алдна. Хамгийн гол юм нь болохоор бас тухайн үед юм надад ингээд санагдчихсэн юм юу гэхээр IBM $1 тэрбум чөлөө Linux руу хийлээ гээл те. Гэхдээ тэр нь болохоор мэдээж шууд мөнгө утгаараа биш. Инженерүүд ажиллуулж ирсэн байхгүй Linux-ийн kernel-ийг илүү сайжруулахын тулд. Тэгээд ихлээр тэрнээс нь юу ойлгогдож ирсэн бэ гэхээр тэр Linux-ийн kernel-ийн кодыг би жишээ нь ингээд ойлгоод нэлээд сайн уншиж чаддаг болчоод би IBM-ийн инженер яаж сэтгэдэг те яаж асуудал ханддаг тэр кодноос уншаад би сурчиж болох юм гэж би боддогсон байхгүй. Тэгэд GNOME-ийн ч гэсэн кодыг нэлээд үзэж мүзээ тэр дунд нь байгаа нэг ганц нэг зарим нэг асуудлууд ингээд засч масаад тий. Төнгө нөгөөд бол нөө за баярлаа энэ төр гээл тий. Төнгөд нөө бас нэг амар гоё санагдаж байгаа тухайн үед чинь. Тэгэл юу гэдгийг за энэ open source бол юу гэдгийг Монголд бол илүү хэрэгцээтэй юм байна тий. Бид нар ингээд сурах хөгжих боломж нь илүү юм байна гээл тэгэл open source бол юм байдгийн шүү гэл ихтэй сургуулиудаар яваал нэлээх яриамаарэ хийгээл тий. Нэг жоохон мэдсэн сурсан юмнуудаас хүмүүст хэлж өгөл явсан. Тэгэхээр бас нүг одоо юу гэдгийг open source ашиглахлаар аюулгүй байдлын үед асуудалтай гэж бас нэг юм яригадаад идэг. Тэр талаар чи юу гэж боддог? Бас яг ч аргуу бас тийм үндэслэл биш санагддаг л дээ. Одоо нэг open source чинь ингээл хүсүүн орж ирэл ингээл өөрчлөлт юм нийцэж байгаа шүү дээ. Тэгээд магадгүй бид нар өөрсдөөс ингээд өөрчлөлт явуулчих болдог. Тэгээд одоо шинэ аюулгүй байдлын ч юм уу янз бүрийн багтай байх боломж бол аюул өндөр байгаа даа. Тэгээд яг тэр хүсүүн орж ирэл өөрчлөлт явуулчих байгаа. Тэгтээ бас нөгөө талаар нэг давуу талтай юм болохоор open source-ийн нэг юм нөгөө хөгжил нь амар хурдан. Тэгээд магадгүй нэг open source project байхад нөгөөх ингээд релиз гарах нөгөө нэг цикл нь гэсэн аюул хурдан байх боломжтой. Нөгөө нэг хэр олон оролцоод ингээд ямар хөө өөрчлөлтүүд хийгдээд анх тэр milestone яг ямар тавигдсан тэрнээс хамаарат релиз хийх боломжууд нь аюу хурдан болохоор тэгэхээр нөгөө нэг алдаа засагдах боломжууднаас аюу хурдан. Тэгэхээр тэрэн дээр бол яг тэр нөгөө аюулгүй байдлын security-ийн тал дээр бол алдаа гарлаа гэхэд тэр нь аюу хурдан засагдчихна гэж бол ер нь бол нэлийн найдаад хэрэгэлдэг. Хуучин болохоор чи нэг одоо ч гэсэн бас заримдаа тэгдэм билээ л дээ. Open source ашигласнаас өөрсдөө бичсэн дээр тэр талаар яг бэлэн ингээд байгаа ч юм уу юм дээр бол open source-ийн хэмээг ашигласан зүг баг. Яг өөртөө бичнэ гэдэг чинь ингээд яг хэр хэмжээний юм хийхээсээ хамаарат хэрэг цаг хугацаа хэрэг нөгөө нэг зардалтай байгаа гэдгээсээ л бас хамаарах байх л та. Үнэхээр ингээд өөртөө хийгээд болцохоор юм байвал бас өөртөө хийсэн нэг хөдлөх юм. Одоо жишээ нь за Django-гийн хэмжээний ч юм уу WordPress-ийн хэмжээний аюулгүй байдал нь ингээд шалгагдсан те дэлхийд даяараа хэдэн сая хүн ашигладаг те WordPress-ийг бол одоо жишээлбэл аюулгүй байдал нь аюу муу гэж хүмүүс ярьдаг л яриад байдаг юм билээ л дээ. Тэгээд нийт интернет вебсайтууд энэ чинь үлээ баг 20-25% нь WordPress дээр ажиллаж штэ те үнэхээр муу байсан бол бас тэгэхгүй л дээ. Тэгэхгүй хөө. Тэгээ яг тэгэхээр тэнцээч ингээд хэдээр код нээлттэй, код нээлттэй учраас маш олон хүмүүс харж байгаа. Тэр нүг хинээ нэг юм марч. Cathedral and the Bazaar чөлөө нэг юм ном бичсний нөхөр байдаг юм аа. Нэрийг мартчихлаа. Тэр нэг open source-ийн нэлийн анханаас нь ингээд нэлээд дэмжиж явсан нөхөр. Тэгээ тэрний нөхөр нэг англиар миний санджаар монголоор болохоор айгүй олоннууд харж явах юм бол багийн тоо бол тэгээ програм ангажийн цорхооны тоо бол маш багасдаг гэдэг тийм нэг үг хэлээд тэгээ тэрийг ингээд айгүй олон юмар нотлоод харуулж байгаа юм болохоор яг Linux-ийн kernel маш том тийм гэтэл яг үгээр тэнцэн ингээд гарч ирж байгаа мянган мөрд ногдох алдааны тоо гэдэг нэг тоо гэдэг юм хэлээ л дээ. Тэнгүү тэр нь болохоор ерөнхийдөө дундаж стандарт тэм тооноос маш бага үт юм билээ. Тэгвэл яагаад тэгэхээр тэнцээ ингээд маш олон хүмүүс ингээд оролцоод тэгээ ямар нэг ингээд нэг өөрчлөлт хийхлээр тэрийг нь одоо юу гэдгийг яг шууд ингээд open source байлаа гэхэлэр чинь нэг өөрчлөлтийн гүтний шууд тэрийг ингээд авчихгүй байгаа шүү дээ.
нэг 2 дахь ч юм уу 3 дахь хүн гарч ирээд тэгээ нөгөөдүүл ингээ санал бодлоо хэлээд тодорхой одоо ялангуяа сүүлийн үед бол ингээл нэг CI continuous integration ч юм уу ингээд гараад ирсэн тохиолдолд дэмжиж ингээд амар олон шат дамжлага дамжиж ийж арай ч нэг код нэмэгдэж байгаа хэрэг. Тэгэхээр үгдийн open source бол ихэнх тохиолдол биш. Ер нь бол барыг бүх тохиолдолд аюулгүй байдлын хувьд бол хамаагүй л байгаа даа. Хамаагүй л. WordPress-тэй адилхан тэмцээн хийхлээр бид нэр жишээлбэл монголчуудын хувьд шүү дээ. Тэгээ монголчуудын хувьд одоо юу гэдэг интернет дээр байж байгаа тэр веб хакеруудын бид нар бүх арга техникүүдийг бид нар судалж чадахгүй, амжихгүй. Тэгээ тэрийг судалж авах зав байхгүй. Тэгээ тэрнээс хамгаалах гээд ингээд хийцэн байгаа хамгаалтыг дахиад шинээр зохион бүтээгээ сууж авах шаардлага байхгүй. Тэгэхээр аль болох тэр ингээд байж байгаа тэнцээ ингээд үүссэн байгаа мэдлэгийг open source дээрээс нь шууд аваад тийм. Миний нэг сүүлд бас нэг хийх дуртай юмнууд ч болохоор open source-ийн project-ууд ингээд кодыг ороод уншиж байгаа шүү дээ. Сүүлд нь чинь Django дээр нэг хэдийн юм их гээл махаа ийдсэн шүү дээ. Тэгэхээр чинь Django-гийн core руу ороод энэ код нь ерөнхийдөө яаж ажилладаг, core хэсэг нь яаж ажилладаг. Энэ дээр нь тэгвэл ингээд юм ингээд биччихвэл хамаагүй илүү болох юм байна те. Ингэчвэл хамаагүй илүү болох юм байна гэдэг байдлаас ингээд дотор нь ороод кодыг нь ороод үзэл уншаал яг ийм асуудлыг бол ингээд шийдвэл хамгийн оновчтой болд юм байна ч. Ерөнхийдөө маш их юм суралцах боломжууд нь тэнцээ байх шүү бод. Тэрчэндээ нэг аюул олон туршлагатай ингээд 40 олон жилийн туршлагатай хүмүүсийн гараар дэмжиж магадгүй нэг нь анзаардаг юм хэрэг дараагийн нь анзаараад нөгөөх нь ингээд илүү сайжруулах явц болохоор тийм ерөнхийдөө тэгээд open source биш юм одоо баг байхгүй боллоо. Тэстэ нэрээ Apple хэдэн бүтээгдэхүүн. Apple хэдэн бүтээгдэхүүн ч гэсэн дотор 0 open source байгаа шүү дээ. Яг ашиглаж байгаа юмнууд нь бол ихэнх нь open source юм ашиглаж байгаа. Тийм macOS чинь kernel нь open source байгаа тийм. Тэгээд дотор нь маш олон юмнууд нь open source, Apple open source гэдэг хайх юм бол өөрсдийнх нь бүр open source ашигладаг хинэн юмнуудыг бид нэг ингэж ашигладаг энэ төр гэдэг нэлээд том юм байж байгаа. Тэгээ сүүлийн үед бол одоо юу гэдгийг Apple өөрсдийнх нь open source төслүүд бол айгүй олон болцсон. Microsoft-ийн open source төслүүд нь маш олон болчихлоо шүү дээ. Тэгээд open source дээр нэг юу гэдгийг одоо нэг дэлхийд даяар ингээд open source чинь бүр ингээд юу болчихлоо шүү дээ. Хаасаагүй. Заавал байдаг стандарт юм болчихж байгаа. Тэнгүүд яг хөө зөвөр нүг сүүлийн шинэ чиг хандлагаараа ингээд гадны том компаниудад ингээд ажилд орё гэхэлэр чи код үзүүлээч тий. Чи GitHub дээр юу хийж ийсэн, ямар project-д оролцож ийсэн, тэр project-ууд дээр чи юу хийж ийсэн. Тэр чин чамайг өөрөө чи илэрхийлэх нэг тэгээ чиний ур чадварыг илэрхийлэх нэг тийм айгуу чухал үзүүлэлтүүд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр open source-ыг үзээд дээрээс нь ингээд нэг дотор нь оролцоод явах нь айгуу чухал. Тий. Хамгийн наазах нь гэлдэхэд чинь зам бид нар ч одоо нөгөө React Native ашиглаад гар утасны application хийж дээ. Тэнгүүд React Native дээр чинь ингээд одоо юу гэдэг би бол core contributor болцсон. Явж байгаа шүү дээ. Тэнгүүд нүг хамгийн анх contribute хийх болсон шалтгаан нь болохоор маш энгийн байхгүй. Ер нь бол маш энгийн шүү дээ, тий. Нэг ингээд гар утасны app хийсэн нөгөөхөн дээр нь болохоор гар утасны location буюу тэр нэг GPS-ийн байршлыг нь авдаг нэг функц хийсэн шүү дээ. Тэнгүүд нэг алдааных нь мессеж нь iOS дээр нь хамт ирэнгүүт Android дээр ирэхгүй. Тэнгүүд яг хөглөр миний нүг ойлгоод исэн юм ч болохоор React Native дээр яг нэг JavaScript бичих юм бол хоёулын дээр нэг адилхан гэж ажиллана гэж бодсон чинь алдааных нь мессежийг нь ямар алдаа гарсан бэ гэдгийг би шалгадаг. Би хоёр тусдаа код бичих хэрэгтэй болцсон. Тэнгүүд нь энийг нь ер нь яг React Native дээр нь засчих болдгоо болов уу гэж бодоод засч үзсэн байхгүй. Тэгэл мэдээж яг ихний үед бол маш хэцүү байсан. Тэгэл засаал үзсэн чинь бог болцсон. Тэгэл нөхдүүд нь аваад ингээд open source төслөөр оролцож байгаа. Тэгээд ингээд шинэ юм ингээд хийсэн чинь баярлалаа гэл. Тэнгүүд нь React Native-ийн дараагийн хөлбөр гараад ирэнгүүт миний нүг өөр дөрөв байсан ингээд алдаагийн шалгадаг маш олон код байсан чинь энэ ганцхан гişрэг код болж байгаа хгүй тийм. Ямар ч хэрэггүй халаад хэлж байгаа. Тийм. Тэгэл дараа нь бас нүг дараагийн нэг юм нь юу байгаа вэ гэхээр ингээд нэг юм байсан. Зураг дуудаж харуулдаг тийм. Зураг дуудаж харуулахдаа тэнцээ нэг юм default зураг гэдэг нэг юм боломж нь зөвхөн iOS дээр байдаг. Android дээр байдаг байсан байхгүй. Тэгмээ зураг дуудангууд чинь ингээд
iOS дээр нь болохоор ингээд нэг юм default зургийг өгж байгаа бол нөгөөх нь ингээд нөгөө түрүүн progressive apps дээр гардаг шиг default зураг нь гарч ирсэн pad гэдэг нөгөөх нь гарч ирдэг бол Android дээр болохоор ингээд хав аранхуй байжсан pad гэж гарч ирсэн. Тэгэл энийг нь ингээд яаж хийдэг юм бол гээд тэгэл тэр бол нэлээд их ажил болсон л доо. Тэгэл хийгээл нөгөөдхийг нь ингээд React Native руу өгчөж байгаа. Тэгээ тэнгууд нөө би ч гэсэн өөрөө асуудлаа шийдэж байгаа. Дараагийн хөлбөрийн гарангууд миний асуудал байхгүй болчихж байгаа байхгүй. Дэлхийд даяар React Native-ийг ашиглаж байгаа хэдэн мянган хүмүүс дээр бас асуудал ингээ байхгүй болчихж байгаа тий. Тэгэхээр нэг open source-ыг болохоор зөвхөн дангаанц ингээд юу гэдэг юм авч ашиглаад ахаасаа гадна хэрвээ тэрийг нэг ашиглахтай холбоотойгоор асуудлууд ч юм уу эсвэл алдаа байх юм бол тэрийг нь засч чаддаг бол засаад. Тий засч чадахгүй бол маш сайн юу хийх ёстой. Investigate хийж одоо мөн тэг баг репорт хөндлөлт нь яаж учирсан. Яагаад яахлаар ийм алдаа гараад байгаа юм бэ гэдгээ бүр сайн илрүүлээд тэр нөгөө нэг хөгжүүлэгч рүү мэдэгдчихмээр юм шиг байгаа байхгүй тий. Тэгэл тэнгууд нөгөөд бол үзэнгүүт за энэ нэр ийм байна гэлтэй. Зарим нэг юм дээр бол одоо жишээ нь сүүл Pipenv ашиглаж хахад Pipenv ашиглаад Pipenv гэдэг юмар ингээд ашиглаад Python code тий virtual environment үүсгээл ашиглаж авч ирсэн чинь нэг амар тэнийг алдаа гарсан шүү дээ тий. Тэгээ нөгөөдх нь ингээд яг үндэ ингээд засах гад тэгэхээр мэдхгүй байхгүй мэдхгүй тий. Тэгэнгүүт яг үгээр нэлээд ингээд сууж байгаа л за яг ийм тохиолдолд энэ алдаан гараад байна шүү гээл мэдэгдэнгүүт нь цагийн дараа гэл үүдэн засагдчихж байгаа байхгүй тий. Ягаад тэгэхээр нөгөө хүн маань цаана хөгжүүлэгч маань яг үгээр миний өгсөн зааврын дагуу нөгөө алдаа нь яг үнэхээр байна уу гэдгийг маш амархан шалгаад тэнгуүт нөгөөд чинь кодо мэдчих учраас асуудал нь маш амархан шийдэж байгаа. Тэгэл маргааш шинэ тэр чинь хэдэн цагийн дараа үлээ шинэ хөлбөр нь гараад нөгөөдгөө суулгаад тий миний нөгөө асуудал байхгүй болчих واخхой. Тэгэхээр open source чинь бас нөгөө хамгийн гол юм нь нэг урсгалтай биш тий хоёр тийш урсгалтай байвал яг үгээр бүгдэнд нь хэрэгтэй. Бүгдэнд нь хэрэгтэй. Юм шиг байгаа байхгүй тий. React Native дээр чинь нэлээ их юмнууд хийгээл ингээл үзэж байна. Маш их юмнууд сурж байгаа тий. Яа тэгэхээр тэнцээ чинь ингэвдгийн open source project-ууд дээр оролцохлоор нэг гоё юм нь яг үгээр тэнцээ чамаас биднээс илүү туршлагатай улсууд нь бас байж идэг тий. Ямар нэгэн асуудал гараад эсвэл ямар нэгэн шинэ юм хэрэгтэй болоо тэрийг ингээд код бичээд хийчихэнгүүт арай илүү туршлагатай нөхөр нь харж байгаа. За наадахаа ингэчүүл илүү сайн болох юм шүү. Ингэчүүл яасан бэ? Тэгчүүл яасан бэ гэд бидний хараагүй үнсхийг харж өгдөг тий хэлж өгдөг. Жишээ нь React Native дээр нэг юм нөхөр байгаа. Зураг мурагч бас над шиг нөхөр байна шүү дээ. Би бол GitHub дээр зураг тавих байхгүй. Тэгээ нэг зураг мурагч хөө заяа. Тэгээд нэг юм юу орохлоор нэг репорточ үлөө нэг тийм нэг нөхөр өгдөг байхгүй. Тэгэл React Native дээр ингээл pull request үүсгээл нэг жоох өөрчлөлтөнгүүт нөхөр таваар шорж ирэл өнгөчүүл зүгээр юм тэгчүүл зүгээр юм байна гэдэг бичээдэг тий. Профайл руу нөрө харахаар хаана хин ямар хүн байдгийг ямар ч мэдээлэл байхгүй заа. Тэгтээ тэнцээ хийж байгаа өөрчлөлтийг одоо жишээлбэл юу гэдэг юм ингээд харж идэг тий. Тэнцээ үүсэж байгаа юмнуудыг харж идэг. Тэгээ тэнцээ нь миний хийсэн нэлээд олон өөрчлөлтөн дэргүй уг нь ингэчүү зүгээр юм шүү. Энэ талаас нь чи харсан юм уу тий? Наад өөрчлөлт чинь чам дээр ажиллаж байгаа боловч өөр нэг юм хүн дээр бас ажиллахгүй байх юм биш үсттэй гэх мэтлэнгээр ингээд санал онолууд хэлээд тэгээ тэрэн дээр нь суурлалаа би чинь ахаал нэг кодо янзлал тий. Тэгэл одоо энэ нэг юу гэж бод чинь энэ чиний нэг юунд чинь санаанд чинь нийцэж гин үү тий? Гэх мэтлэнгээр ингээд ярилцаад явсан. Тэгэл чинь өнөөдөр өчигдөрхөн билүү би ахаал pull request үүсэхдээ нөгөөдхөө ахаал mention дээр тий. Бүр чи нэг санаагаа хэлээд гэж юм уу. Тэгмүүд яг хавглаар ингээд open source бол ингээд олон улсад байгаа хүмүүстэй developer-уудтай танилцах тий. Хамтарч ажиллах амар гоё боломж байгаа даа байхгүй. React Native. React Native бол надад үнэхээр таалагдчих гэсэн. Одоо яг нэг зав гарвал нэг Django-гийн core дээр даад нэг жижиг юм нэмж үзмээр санагдаад л. Гэхдээ жоохон хэцүү. Гэхдээ хэцүү гэдэг нь ямар утгаараа вэ гэхээр open source төсөл маань тэр миний оруулж байгаа өөрчлөлт нь зөвхөн над дээр биш бүх хүмүүс дээр бас ажиллах хэрэгтэй байхгүй. Тий. Тэгэхээр тэрийг ингээд нөгөө бүх хүмүүс дээр ажиллахаар
маш ерөнхийгөөр хийх тий. Дээрээс нь тэр нэг код нь одоо Django дээр ч гэсэн яг адилхан React Native дээр ч гэсэн адилхан өөрчлөлт хийхлээр тэр хэрвээ код нэмж байгаа бол тест байх хэвээр. Тий. SQL код өөрчилж байгаа бол тест эвдлэхгүй байх хэвээр. Тий. Гихмчлэнгээр хэрвээ тест нь алдаатай байгаад чиний код зүг ажиллаж байхад буруу байгаад байвал тест нь бас засах хэвээр. Тэр нь болохоор ингээд continuous integration системээр ингээд бүтэн ороод шалгагдаад тэгснийхээ дараа л зөвхөн одоо юу гэдэг юм. Чиний код чинь open source дээр авагдаж шүү дээ. Одоо л чинь CI-г open source төсөл гэж бол байхгүй байх шүү. Circle CI, Travis CI баг бүх төслүүд ашиглаж байгаа open source-ууд. Тэг GitHub ч өөрөө цаанаасаа Travis CI-га өнгө өгчөж байгаа. Ялангуяа open source төсөл төр бол тийм open source төсөл төр болохоор чинь Travis CI ч гэсэн Circle CI ч гэсэн хоёулаа аюу өнгө. Тийм. Тэгэхээр ингээд тэгтээ бас нэг хязгаартай л да жоох ядаргаатай би нэг React Native дээр чи хамгийн анх юу яаж явах үедээ contribute хийгээд туршиж явах үедээ өөрхөн өнгөө цагийг дуусгасан шүү дээ. Тэгээд нүг хамгийн гол нь яг нэг жоох өөрчлөлт хийгээл тэгэнгүүт нөгөөт нь ингээл ажиллаад бүр ихнээсээ ингээд ажиллаад юм. Бүр ихнээсээ ингээд ажилдаг. Бүх юма тестлээ. Тэгэл дунд нь алдаа гарч юм уу дахиад өөрчлөн тэ дөнгөө дахиад бүх юм бүгдхэн байхаар цоош нэр ихлээл. Тэгэл яг тэр нэг одоо юу гэдэг open source төслүүдийн хувьд одоо бол нэг бас нэг явж байгаа нэг юм бол тэр нэг CI-ийн өнгөө цагийг яаж гамтаа хэрэглэх үү те. Тэгэхээр ингээд нэг юу гэдэг бас нөгөө талаас нь анхаарах хэрэгтэй юм болохоор хүн ингээд нэг жижигхэн ганцхан мөр код өөрчлөлөө ч гэсэн тэр нь тест давах нь угаасаа ойлгомжтой байсан ч гэсэн те нөгөө ингээд дахиад 10 минут 20 минут ажиллаад байхгүй нэг хариулах богинохон хугацаанд яаж илүү хариултыг нөгөө тэр алдаатай байгаа эсвэл алдаагүй байгаа гэдгийг нь хурдан мэдэгдэх вэ гэдэг чинь бас open source төслүүдийн хувьд бол нэлээд чухал юм болчихж байгаа шүү дээ. Тэгэд open source чинь тэгэл хаасайгүй. Одоо бол тэр нь бол дийлцлээ шүү дээ. Дийлцэн. Тэгээд үгүй одоо тэгтээ нэг сүүлийн үед нэг гараад байгаа бас нэг өөр нэг асуудлууд байгаа даа. Өөр нэг асуудал гэдгээсээ юунасаа гадна яг хав програм хангамжийн компаниудад аюу хэцүү тусаад байгаа гэдгийг түрүүн ярьсан шүү дээ. Жишээ нь одоо Google нэг програм хийнгүүтээ open source програм хийнгүүтээ нөгөө пакетыг гаргаад тавьчихдаг тий. Тэнгүүд нөгөөх салбарт ингээ ажиллаж исэн тэр компаниуд нь одоо шил програм хангамжийн компаниуд бол өрсөлдөх Google-д өрсөлдөх бол ямар ч боломж байхгүй байхгүй тий. Тэгээд зах зээлээс ингээ гараад байгаа. Тэнгүүд нөгөө талд нь яг хөглөхлөөр бас өөр нэг юм хандлага гараад байгаа нь болохоор одоо нэг cloud үйлчилгээнүүд байхгүй. Энд сая сүүлд MongoDB дээр нэг асуудлууд гарсан, Redis дээр гарч байгаа тий. Тэр нь болохоор юу гэхээр Redis гэдэг компани, MongoDB гэдэг компани тэгээд тусын ингээд нэг програм хангамжийн бүтээгдэхүүн гаргацсан тэрийг open source тавьчихж байгаа байхгүй. Тэгвэл өөдх нь авчиад Google ч юм уу, Amazon ч юм уу, тий AWS, Amazon SQL юм cloud үйлчилгээ үзүүлдэг компаниуд авчрангуудаа суулгаад хэрэглэгчдэд зарчаад тэгээд тэрнийхээ мөнгийг авчиж байгаа байхгүй тий. Тэгээ нөгөө компанид болохоор ямар ч тий open source учраас нөгөөдхийг нь үйлчлэг үзүүлэх компаниуд аваад ашиглаж болж байгаа. Тэр бол угаасаа хааж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэнгүүт нь амар том хэрэглэгчид ингээ клауд руу шилжээд эхлэхээр нөгөө програм хангамжийн компанид мөнгө төлдөг компаниуд ингээ улам цөөрөөд нөгөө програм хангамжийн цаашаа өөрөө явах юм уугүй юм уу те гэдэг дээр ч юм асуудалтай ингээ тулгараад ирж байгаа байхгүй. Тэгээ тэр асуудлыг шийдэх үүднээс MongoDB сүүлд нөгөө лицензээ өөрчлөлөө Redis болохоор чинь өөрчлөөгүй Redis нь өөрөх нь юм плагинуудынхаа лицензийг өөрчилсөн баха. Тэгээ гихмичлэнгээр яг мэдээж юу гэдэг бид нар чинь нэг нэлээ ингээд хөгжөөд явж байгаа тий. Хуучин бол яг уламжлалт аргаар нэг програм хийгээл тэгэл тэрийг нөө ширхэгчлээд ч юм уу сараар нь зардаг байсан. Одоо болохоор чинь open source болгоод тий SQL нөгөөх нь cloud болонгууд чинь яг ашигласан цагаараа ч юм уу төлдөг болохоор яг энэ бизнесийн шинэ ингээд загвар програм хангамжийн ертөнцид одоо юу гэдэг дасах тий энэ чинь нэг амьд гарах тэмцлийнхаа үүдэн бизнес модель нь юу байх юм бэ гэдэг нь өөрөө жоохон сонирхол болоод тах шиг шүү дээ. Гэтэл юу гэдэг өнөөдөр бүх том компаниуд бүгдээрээ
ер нь бол том компаниудын open source ч юм бол том компаниудын тоглоом юм тий. React.js-ийг бол Facebook яг үндсэндээ айгүй том хөгжүүлээд явж байна. Angular-ыг болохоор Google push хийж байна тий. Ember нь за барыг би дагаад бараг LinkedIn госчих шиг байна тий. LinkedIn нөө том дэйлж нь LinkedIn-д орцсон тэгээд тэгсэр нэ Apple-ийн iTunes энэ болохоор бүгд Ember дээр байгаа тий. Ember өмнөх шүү. Йоо сая харсан 2.8 байсан. Ember 2.8 гэж залбир. Эртний юм шүү. Тэгээд одоо юу гэдэг яг би даасан ч юм уу яг энэ жижигхэн open source төслүүд яг ингээл олон цөөрөдлөх шиг байна л тийм харахаар Kubernetes SQL нэг юм яг юу болчихж байгаа том компаниуд нийлэнгүүтээ сан үүсгээд тий нэг юм мөнгөө цуглуулад сан үүсгээд Linux Foundation гэдэг шиг тий Linux Foundation ч юм бол ингээл маш том компаниуд нийлээ Linux дээр ажилладаг компаниуд нийлээл мөнгөө цуглуулаад тэгээ Linux-ийн хөгжил бүх юмыг цааш наваа явчихж байгаа тий. Нэрээ сая OpenJS Foundation гэдэг гарцуул шүү дээ тий. Үзээгүй. Node.js Foundation, JavaScript Foundation хоёр ч нийлээд OpenJS илүү Foundation болсон байлаа шүү дээ. Тэгээд тэднүүр ч нийлэнгүүтээ ингээд юу гэдэг юм програм open source project гэж чинь Kubernetes чинь хэдийгээр нэг одоо юу гэдэг Google анх үүсгэсэн гэсэн тэр чинь Cloud Native Foundation ч илүү бас нэг тийм нэг сан үүсгээд тэрнийх нь удирдах зүйл дээр нь Google, Microsoft, Amazon бүгд байж идэг те. Яг тэрнийхээ үндсэн програмынхаа үндсэн тэр цөмийнхөө чанар хөгжүүлэлтийг тэр бүх компаниуд нь хамтаас дундаасаа явждаг. Энэ модель рүү илүү ингээл цаашаа яваад байгаа шүү дээ. Одоо сүүлд нөө GraphQL чинь юуних Facebook үүсгэсэн тэгээ GraphQL Foundation гэдэг гарч ирээд тэрнийхээ стандартчлалыг нь явуулчих чинь тийм Kotlin гэдэг хэл байсан. Kotlin гэдэг хэлийг чинь тэр нүг JetBrains гэдэг компани анх үүсгэсэн. Гэтэ Google сүүлд орж ирэнгүүтээ за Android дээр яг аль биесээр дэмжиж эхлэнгүүтээ Kotlin Foundation гэж байгуулад тэгээ нөгөө хоёр чинь хоёул Kotlin гэдэг хэлэн цаашаа яаж хөгжих юм бэ? Хаашаа явах юм бэ гэдэг нь тэр foundation шийддэг. Тийм модель руу орчиж байгаа хгүй. Тэгэхээр нөгөө Kotlin-оос хамааралтай ч юм уу Kotlin дээр нөлөөлөх, ирээдүйд нөлөөлөх хүсэж байгаа бол тэр foundation-ийнх нь гишүүн болж орж ирэл тэгэл саналмалаа өгöd ч юм уу тэгэл явах хэрэгтэй юм шиг байна л та. Open source-ийн талаар болохоор ч тэгэл иймэрхүү. Миний бодлоор бол бид нар бол аль болох open source-ыг ингээл тултал ашиглах хэрэгтэй. Тултал ашиглах хэрэгтэй. Одоо чин open source чинь зүгээр заавал тийм том төсөлд оролцоод очих шаардлагагүй болчиход шүү дээ. Зүгээр нэг npm дээр нэг package шинээр бичдэг ч юм уу нэг байгаа package-ийн хүртэл алдагдсаар open source-д оролцож байгаа боломжтой болчихж шүү дээ. Тийм, өөртөө зориулаад юу гэдэг хамгийн энгийнч болохоор ч юм байна шүү дээ. Өөрийнхөө нэг асуудлыг ингээ шийдээд биччихэнгүүтээ тэр нь бас чиний өөрч асуулт шийдэгдсэн. Гэхдээ тийм асуудалтай өөр хүн байж магадгүй гэж бодоод кодо зүгээр GitHub дээр ч юм уу тавьж байгаа шүү дээ. Бид нар чинь нэг Ember дээр юм хийж явахдаа Ember-ийн хідэн тэр чи юу лээ? Плагин тийм модуль плагин үлээгээл тавьсан. Нөгөөх нь ингээл бас тэр чинь нэг хідэн 100 ч үлээ хідэн 1000 татагдаад бас л гоо кайфтай юм билээ. Тэгэл анхны баг репорт орж ирж байлаа чинь тэр чинь тийм. Тэгтээ яг зүгээр ингээд яг үнэхээр гадаадад гарыг олон улсад гарыг те гэл явж байгаа бол GitHub дээр ер нь бол одоо GitHub чинь аюу супер байгаа юм чинь GitHub дээр аюу идэвхтэй оролцоод open source төслүүд дээр оролцоод тэг баг репортууд үүсгээл тодорхой нэг юмнуудыг нь дааж аваад хийгээл явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр юу гэдгийг хүн бол хэцэж илүүддэг юм байлээ. Бүх юм дээр React Native жишээлбэл яг ингээл яг бүгдээр ингээл өнөөдөр ингээл харах юм бол Facebook гэдэг маш том компани хөгжүүлж байгаа юм уу тий. School Flutter гэдэг нөгөө талд нь байж гин Google гэдэг маш том компани хөгжүүлж байна. Тэгтэл тэнцээ ажиллаж байгаа хүмүүс олж хараагүй. School мэдрээгүй тий. School нэг тийм нэм болонгоо зөндөө байгаад байгаа.
тэнцэн одоо юу гэдэг нь оролцоод явах боломжтой те. Flutter гэдэг чинь бас ингээл дэлхийд даяар хэдэн мянган хүн жилээ нэг оролцлоо. Манай энэ хувилбар дээр хэдэн мянган хүн оролцож байгаа ингээл тэр React Native бол бас тэрүүгээр айгүй бахархдаг шүү дээ. Ягаад тэгэхээр юу гэдэг нь contributor-ийн тоогоороо тэр чинь баг GitHub дээр хамгийн нэгт байх шүү дээ. Contribute хийж байгаа хүмүүсийн тоогоор. Тэгэхээр чин тэр чэнэс ингээл юу гэдэг нь за энийг нэг хэн нэгэн хийчих байлгүй дээ гэж бодохын хооронд тэ за энийг нь би хийвэл яаж хийх үү гэл ингээл бодоол тэгэл гэл нэг жоохон код хичээл үзэхлээр чинь ер нь бол ер нь амар кайфтай ажил шүү дээ. Амар кайф. Тэг ялангуяа тэгэл ингээл мэдээж яах юм бол улсын тим юм тэр чинь ингээл нэг жоохон нэр ингээл гараал дурддагдал ихлэхлээр чинь бас супер кайфтай шүү. Тэг угаасаа яг нөгөө ортолж байгаа хүмүүс нь бүгд л бас яг нэг адилхан асуудал тулгарчаад тэрийг шийдэж байгаа хүмүүс тий. Тийм. Ерөнхийдөө бол яг тийм л юм чинь бүгд л яг ингээл нэг жижиг асуудалтай тэгэл бүгд л тэрийг яаж шийдэх вэ? React Native ашиглаад явж исэн чинь нэг юм жижиг алдаа гарцсан тэгсэн чинь тэрийг ингээд яаж шийдэх үү гэл данаа нэг тийм нүд хүмүүсүүд ингээл дэлхийн ингээл тал талаас оролцоол тэг хитэн код дээр ч одоо нэлээд хэдэн 100 хүмүүс үйж байгаа. Тэгэл одоо би бол жишээ нь юм дээр зөвхөн Android дээр л орцож байгаа шүү дээ. iOS дээр бол оролцож чадахгүй. Тэр нэг Objective-C-ийг ингээд нэг баанд дөрүүлж хаалтан тунд нь бол дөрүүлж байгаа байхгүй. Тэгээд юу гэдгийг Android талд нь оролцож байгаа. Тэгмээ чи ингээд юу гэдгийг зөвхөн юу гэдгийг iOS дээр нь оролцдог гэдэг нэг хэсэг улсууд байж гин тий. Зөвхөн Android дээр нь оролцдог гэдэг хэсэг улсууд байна. Тэнгүүд чинь C++ дээр бичигдсэн маш олон том хэсэг байж байгаа байхгүй. Зөвхөн тэрэн дээр нь оролцдог гэдэг нэг хэдэн нөхдүүд байж байгаа байхгүй. Тэгэл тэнцэн ингээл сонь ингээл ярианууд гарч байгаа юм чинь тий. 12 C++ дээр 12 жилийн туршлагатай би яаж мэдэх вэ ч илүү гэх мэтлэн дээр тэгэл тэнцэнээс юу гэдгийг хамгийн гол бас нэг open source дээр ажиллахлаар олж авч байгаа юм болохоор нөө хүмүүс хоорондын харилцаа. Тэ яаж тэр нөө гадны улсуудтай харилцах юм тэ яаж юм бүдүүлэг биш байх юм. Тэгэл ядчил одоо юу гэдгийг тэн дээр чинь нэг Монгол Watch орж ирээ бүдүүлэхтэй дээлээ. Дөлөө гэхгүй нэг Монгол Watch гэж ярьж шүү дээ. Одоохондоо бол тийм нэг яагаад тэр мөрийг яаж ивтэй шиг авч гарах уу яах вэ гэж бодох нь байгаа. Тэгэл ингээл жишээ гоё л доо. Open source төслүүд төр өмнө нь болохоор GNOME дээр нэлээд оролцдог байсан. Тэгээд хит хитэн хуралд нь хурж ирээч гээл нөгөө миний бүх зарлыг даагаал тэгэл явж очичлээсэн аахгүй. Тэгэл тэнцэн очил Монголоос хурж ирж гин гээл тэгэхээр чинь гайхаал тий. Тэгэл ингээл нэг юм жоохон код модон дээр нэг алдаа малдаа ололцож масхлаар чинь шинэ монголчууд ийм хийж чаддаг юм уу? Ер нь танах чинь компьютертэй юм уу, интернеттэй юм уу гэж асууж ирсэн. Тийм юм асууж байгаа усуудтай чинь ингээл заримдаа ингээд зэрэгт суужаал нэг жижигхэн код модон дээр юм янзлангуус нүүдүүлж байгаад оо гэдэг хайр. Хамгийн супер түүх нь болохоор чинь юу гэдэг штэ. GNOME-ийн нэг хуралд Испани далайн иргэн нэг Villanova гэлтрүүч үлээ нэг тийм нэг газар очиод суугаад тэгээд энэчнээс аав ээж энэ нэг анх удаа нэг тийм амар том хуралцуу явж байгаа юм. Монгол гэдгийг харуул гээл над дээл Монгол готлог явуулчихдаг. Монгол готлог явуулчихдаг. Тэгээс хурлын хамгийн сүүлийнх нь өдөр нь мэдээж яг тэнцээч ингээл хүмүүс бол анзаардаг байхгүй. Ингээл яг джинстэйг ингээл явж байгаа хүмүүс нэг анзаарахгүй тий. Тэгэл яг хамгийн сүүлийн өдөр нь ингээл болсон чинь болол яг хурлын хаалт болсон байхгүй. Тэгэхээр нь би за одоо ингээл нэг дээл мэйл авчирсан чинь өмсөй доо гээл тий. Тэгэхээр тэр чинь бүгдээрингийн авч нэг ингээл хуралд оролцож байгаа ихэнх хүмүүс нэг тийм цаанаас нэг юм кампус гаргаад өгч гисэн тий. Тэгээд кампус дотор ингээ бараг бүгд ингээ байрлаж ирсэн байхгүй. Тэгэл нөгөө дээлийн өмсөөл маяг дүнгэж ингээл хаалган голгол гараал ангууч. Вау, нөө нэг хуралд оролцсон маань тайлаа нэг зураг авахулаад тэгэл тий. Тэгэл ингээл баг ингээл алхан тутамдаа ингээл хүмүүстэй зураг мураг авахуулаад нөгөөдөл чинь бүгдээрээ ингээл сонирхол юм яриад. Тэгэл дээлтэй ингээд амар халуун далайн хэрэг дээр. Тэгэл автобусын цугаал яваал нөгөө нь хуралд очил суусан ч бүр халууцаад болдгоо. Тэгэл нөгөөдөл ингээл нөгөө сугалдрахлан гэдэг үлээтэй ингээл. Тэгээ бүр халууцаад болдгоо.
тэгэхээр нэлээ хэсэг сууж байгаа. За явж дээлээ тайлыгаа гараа явахгүй. Тэгсэн чинь хаалтын үг хэлж ийсэн аа. За манай Монголоос ирсэн зочин гараад ир гэсэн нөө байхгүй. Дээлээ тайлгаа явцсан. Тэгээд дээлээ тайлж уцаараа тэрс чийсэн хайцсан бэ чааг зөндөө дуудаад ах чинь гарч ирэхгүй гээл. Гэвчлэнгээр яг уу хэлэгдгийн open source төсөл бол маш өргөн тийм гээл Django-гоос хуулаад React Native, React ч юм уу одоо юу гэдгийг WordPress дээр ч гэсэн зөндөө алдаанууд ч. Тийм одоо тэр нэг PHP-ийн Laravel, Symfony гэх бүгдэн дээр нь байгаа. Бүгдэн дээр нь байгаа. Одоо чинь Django дээр нэг юм хийх гээл заавал core дээр нэг юм хийчих юм бол айгүй амархан болох гээд нэг юм байгаад л байгаа шүү дээ тийм. Тэгэл тэрийг core руугаа хийчмээр байгаа байхгүй. Гэхдээ тэрнийх нь бичээд тест бичих цаг нь одоохондоо бас жоохон хэцүү тийм. Тэрнийхээ орно ингээд React Native дээр зарим нэг юмнууд хийхлээр ингээд нэг юу гэх юм гээл шинэ хөлбөр ороод тийм миний над дээр байсан олон асуудлууд яадаг шийдэгдээд яг гадны том компаниуд болохоор бас нэг ийм юмнууд байт юм бэлээ. Юу гэдэг React Native гэдэг байгаа. Тэнгүүд нөхдүүд тэрийг fork хийж аваад дахиад нэг юм өөрсдөө гэсэн нэг жижигэн төсөл болгож аваад тэн дотроо засангууд тэрийг ашиглаа яваад идэх бэл. Тэнгүүд тэр бол нэлийн асуудалтай. Яагаад тэгэхээр React Native шинжлэгдчихдэг. Тэгвэл тэрийг нь буцаад нөр base хийх гэдэг нь амар хэцүү ажил болд юм хэлээ л дээ. Одоо жишээ нь өчигдөр конфликт үүсэх магадлал нэлээд өндөр болчих юм гэсэн шүү дээ. Тийм. Тэгсэн чинь React Native-ийн сая 0.58 дээр нэг юм яадаг юм нэг юм алдаа гарцсан гэдэг өчигдөрхөн гэдэг нэг хоор нэг ярилцчихсан. Энэ Amazon дээр ийм асуудал гарч ийн гэсэн чинь Amazon манайх 0.53 ч илүү 0.55 55 ашигладаг ч өгдөг чи аль дивдийн жил 2 жилийн өмнөх хөрөг ашиглаж байгаа байхгүй тий. Ягаад тэгэхээр тэднээс ингээд маш их юм хөгжүүлээд ингээд яатсан тэгэнгүүтээ ингээд юу гэдгийг шинэ React Native авчиргууд нөгөөдөндөө зөрчилдөхгүй гэдэг болохоор бас болохгүй болцсон тий. Бас нөгөө юу гэдгийг нөгөө талаас нь ингээд харахаар React Native-ийн хүрээнд л ярихлаар чи Expo гэж бас нэг React Native-ийг авангуудаа хаж өөрчилсөн нэг юмнууд байгаа даа. Expo project. Гэхдээ тэр нь болохоор маш олон юм айгүй хэлбэрчилж байгаа юм шиг байгаа юм л да. Би сайн мэдгүй ашигладаг болохоор. Гэхдээ ингээд React Native-с ингээд ямар ч хэсэн баг нэг үлээ хоёр хөлбөрөөр хоцорч явдаг байхгүй. Тийм. React Native шинэ хөлбөр гарлаа. Тэгээд нэлээд хэдэн сарын дараа нөгөөд React Native-ийн хөлбөрийг нь баг гэж аваад тэрэн дээр ингээд сайжруулсан юмнуудаа гаргаж ингээд явдаг. Яагаад тэгэхээр одоо жишээ нь сүүлд ингээ харж байхад чинь React Native дээр алдаа байгаад байдаг. Тэгээд Expo-дор засцсан байгаа байхгүй. Тэгсэн мэт яагаад тэрийг React Native рүү өгөхгүй юм бэ гэдгийг би ингээ гайхаад. Тэгээд нөгөөх нь харж авал кодын баг хуулж тавиал нэг pull request үсгээлч юм уу тий. Тэгэл нөгөө бүгд л одоо юу гэдэг ингээд сүүлийн хэдэн жил сүүлийн нэлээд олон жил чинь ингээл технологийн хувьд ингээл за open source байх юм уу хаалттай байх юм уу ч юм уу нэлээд олон технологийн өрсөлдөөнүүд гарч ирж ирсэн. Гэхдээ өрсөлдөөнүүд одоо ингээд нэлээд олон хэсэг ингээ байхгүй болчихлоо шүү дээ. Жишээлбэл Git байх юм уу өөр юм байх юм уу гэсэн бол одоо Git бол ерөнхийдөө нийтийн хэрэглээх болчихлоо тий. Гэх мэтлэнгээр одоо React бол жишээлбэл бас web хийдэг нийтийн хэрэглээх болчихлоо. Angular-ыг бол одоо 1.0 багт нь ч үлээ нэгээс өмнө багт нь л нэг ашиглаж үзэж байгаа л стоо чадахгүй юм байна гэж болсон л. Тэгээд нэгэл бас open source чинь заавал нэг код бас бичгүүгээр оролцож болно те. Нэг localization-уудын юмд амар их оролцож байгаа боломж бас байгаа. Тийм, одоо чинь юу гэдэг open source ярихлаар чинь заавал нэг програм ангууд биш болчиход байгаа байхгүй тий. Тэр дунд нь юу гэдэг ингээд нэг баахан хүмүүс байхлаар чинь ингээд холбогч хийдэг хүмүүс гээл байж ин тий чинь. Одоо React Native дээр гээд харах юм бол тэнцэн ингээд change log бичдэг нэг хүн байж байгаа байхгүй. Зөвхөн change log бичдэг тий. Тэнгүүч ингээд нүн ингээд тэр чинь айгүй хэцүү ажил юм байна бас. Одоо юу гэдэг амар олон хүний commit шүүх хэрэгтэй болчихсон юм шүү дээ. Нэг хөлбөрөөс нөгөө хөлбөрийн хооронд чинь хэдэн зуун commit ингээд орж байгаа байхгүй. Тэнгүүч нь тэрийг чинь ингээд ангилж байгаа шүү дээ. Android дээр орсон өөрчлөлтүүд, iOS дээр орсон өөрчлөлтүүд, эсвэл ерөнхийдөө аль алин дээр нь ажиллах өөрчлөлтүүд ч юм уу те. Эсвэл JavaScript-ийн төвшөнд орсон өөрчлөлтүүд гэдэг тэр чинь ингээд бүгднийг ингээд хурангуулад хийдэг нэг
нөхөр байгаа байхгүй нэг тийм. Тэнгүүд ингээд documentation ингээд янзалдаг нэг нөхөр байгаа байхгүй. Тийм. Ингээл зүгээр ингээл documentation дээр ингээл ганц нэг үг үсэг янзлал зураг мургийг ингээл өөрчлөл явж идэг тийм. Тэнгүүд нэг орчуулга хийдэг нэг нөхөр ч юм уу. Тэнгүүд чи ингээд тэнцээ ингээд open source гэхэлэр чинь заавал яг програм хангамж талаас яг чиний хэлдэг өнцгч зүг байхгүй. Програм хангамж талаас ч юм уу оролцохоос гадна өөр маш олон боломжууд байгаа шүү дээ. Чинь хүн ингээд миний app ингээд болохгүй байна гэд иш үүсгэнгүүт нөгөөдгийг нь үзэж хагаад өөрийнхөө мэдлэгийнхаа хүрээнд ч юм өөрийнхөө чадварынхаа хүрээнд хариу өгөөд нөгөө хүнд тусалчих юм бол бас баярлал явчихдаг хүмүүс ч тийм. Тэнгүүд тэнцээ чинь яг хөглөр хүмүүс ингээл чиний оролцооч айгүй нэмэгдээл байгаад байдаг тийм. Нэг үг үсгийн алдаа ч гэсэн засахад тэр чинь айгүй том хувь нэг байхгүй. Харин би ч бас нөгөө нэг Django-гийн local station юмд оролцож байсан. Тэгээд сүүлийн 2-ын 0 хөлбөр гарснаас хойш оролцоогүй. Хамгийн сүүлд 1.10-ын орчуулгууд оролцсон. Тэгээд Linux-ийн нөгөө Mate гэдэг нэг шинэ десктоп environment байдаг шүү дээ. Тэдний хуучин гном шүү дээ. Хуучин гном классик гэдэг. Тэрний бас Монголынх нь яг нөгөө орчуулгын яг юугаараас орж юм орчуулж ирсэн. Тэгээ нэг орчуулгын өрөөсөө шууд яг өссөн үнээр хурж ирээд оролцоод тийм энэ орчуул явчих боломжтой тийм платформ дээр явдаг. Transifex дээр гэдэг. Тэгээд бас тэгээд энэ нэлээд бас юм орчуулж ирсэн. Одоо тэгээ нэг орчуулгаар чинь айгүй бас амар л байгаа юм л та. Жишээ нь ингээл би ингээд нөгөө нэг хэрэглэгчид ч юм уу админ харагдах хэсгээ ингээд энэ хэсгийг монголоор харуулмаар байдаг. Тэгэхэд чин зүгээр settings дээр хэлний солиологч нөхөн дэр чигтээ ингээл бүх юм солигдол монголчдах ч юм уу тий. Тэгээ одоо WordPress гэсэн дээр яг тийм л байгаа шүү дээ. Тэгэхээр бас яг заавал нөгөө нэг кодны төвшөнд оролцохгүй маа гэхэд тийм төвшөнд бас оролцох боломж байгаа шүү тий. Тийм тэр бол өстой үний шүү. Заавал код биш. Нэрээ тэнцэж нэг хүнд нь зөв асуудал дээр нэг асуудал гарахлаа тэрэнд нь хариулаад өгсөн чинь хувь нэмэр байхгүй тийм. React Native гэдэг React Native хөгжүүлэгчдийн групп гэдэг хөгжүүлэгчид гээд Facebook дээр групп байгаа тийм. Тэнцээ орж ирээд React Native-ийн тухай асууж болно. Тэгээд зарим нь бол угаасаа огт мэдэхгүй юмуд асуудаг байгаа болохоор би ингэж огт хариулж чадахгүй шүү дээ тийм. Ямар доор нь юм асуух болгонд доор нь мэдэхгүй ч юм уу хариулаа байж хэлтэй юм шиг. Тэгэхээр React Native ер нь мобайл технологийн тухай дараа нь тэгж нэг тухтай ярмаар юм байна да. Мобайл хөгжүүлэлтийн тухай iOS, Android, Scroll Mobile Web, React Native, Flutter одоо өөр юу зөндөө юм байл шүү дээ. PhoneGap тэр юм дах шүү дээ. PhoneGap байгаа, Native Script гэдэг байсан. Бүгд open source. Тийм бүгд open source. Одоо нэр Mac өдөр тутамд ашиглаж байгаа тийм Mac дээр байж Apple-ийн програмууд л миний компьютер дээр байгаа Apple-ийн програмууд хаалттай баг шүү. Тийм. Тэрнээс биш. Бусд нь бол тэгэл бүгд л VS Code open source. VS Code open source. Тэгээд ч одоо Chrome ашиглаж байна, Firefox ашиглахгүй байна. Тэгээд Safari ашиглахгүй байгаа. Терминал дээр нь Bash байгаа. Bash нь open source. Bash нь open source тийм. Тэгээд Bash дээр байж байгаа баг бүх команд нь бас open source. Тэр чинь BSD шүү дээ. Тийм. Mac чинь доотлол нь BSD аа. Тэгээд Git open source. Тийм, Git нь open source. TypeScript нь open source, Python нь open source, React нь open source, React Native нь open source, Django нь open source. Өөр юу вэ? Өөр тэгэл open source биш юм ашиглаж байна. Одоо тэгэл нөгөө нэг байхгүй, ер нь бол баг байхгүй хаа. Багч гэж Mac-аас л баг өөр юм баг байхгүй шүү дээ. Харин тийм. Mac OS X-с нь устна гэж бүгд open source шүү дээ. Үлийн системээс устна гэдэг шүү дээ. Нэлээд жилийн өмнө тэгэл дандаа хаалттай байна гэл тэгээд идэвсэн шүү дээ. Тэгэл заавал лицензийн төлөх хэрэгтэй, лицензийн төлөх хэрэгтэй, заавал трактах хэрэгтэй ч юм уу. Тэгэл чиний хэлдгэр нэг Linux руу ороод тэгэл crack гэдэг юм чи мартсан шүү дээ.
Linux руу орол тэгэл юу ч байгаа. Яг open source-уудын чанар бол нэлийн 10 жилийн өмнө айгүй муу байсан. Зарим юм дээрээ жоохон тааруу байсан. Гэтэ юу гэдгийг яалтчгүй ингээд тухайн үед чинь бол юу гэдгийг айгүй цөөхөн зарим хүмүүс бол яг ингээд бие даагаал хөгжүүлдэг байсан тийм. Тэгээ сүүлийн үед бол дандаа том компаниуд орж ирж байгаа. Тэгээд сая хэдэн жилийн өмнө болохоор нөгөө OpenSSL дээр гарсан Heartblade гэдэг нэг алдаанаас болоод бүгд цочордсон тийм. Яагаад тэгэхээр OpenSSL гэдэг нэг юм library байгаа тийм. Тэр бол ингээд мэдээллийн аюулгүй байдал ч юм уу ингээд мэдээл дамжиж яхад аюулгүй байдлыг хангах хэвээр тийм програм ангам сан байдаг. Тэгсэн чинь тэрийг хөгжүүлдэг нэг үлээ хоёр хүн байгаа байхгүй тийм. Тэгээд бүтэн цагаар биш тийм. Гэрээсээ дандаа. Тийм гэрээсээ ажлынхаа хажуугаар хийдэг ч үлээ. Төрөнгүүтээ нөгөөт нь ингээд юу гэх алдаа гарч байгаа. Алдааг нэг хүмүүс мэдэгдээд идэг тийм. Эсвэл засварыг хүмүүс хийгээд идэг. Тэнгүүт нүг засваруудыг ин хянааж шалгаад нийлүүлэх эсвэл алдааных мэдээллийг аваад тийм хүмүүс алдааг мэддэг тэрийг нь аваад засах амжихгүйсэн байгаа. Тэгэл тэгсэн чинь нөгөөдхөн дээр ингээ Heartblade гэдэг алдаа гарсан чинь бүгд ингээ харсан чинь яасан гэсэн чинь open source бүр хаасаагүй ашиглаж идэг гэдэл яг хөлөр ингээ нэг юм уу хоёрхан нэг юм чөлөө цагаараа яадаг хөгжүүлэгчээс хамааралтай маш олон тийм төслүүд байсан мөн. Жишээ нь OpenSSL байсан. Тэгээ дараа нь NTP гэдэг байгаа тийм өөрөөр Network Time Protocol гэдэг интернетээр ингээ бүх компьютерууд яг ижлэхэн цагтаа явахын тулд нэг цагаа хоорондоо мэдээлэл солилцдог тэрийг хийдэг софтверуудыг чинь бас хийдэг нөхцөл бас ерөнхийдөө ингээл дангаараа ингээл явж ийсэнтэй гэх мэт ингээ тэнгууд нөгөө том компаниуд чинь нийлгээл дундаас ахаад сан үүссэн л дээ. Тэгэл нөгөөдөл чинь яг тэрнийх нь core дээр ажиллаж байгаа усуудыг нь цалинжуулаад тийм цалинжуулаад дээд бүтцийнх нь хэрэгцээтэй байгаа нөгөөдөл чинь бас нэг сервер мэрүүр интернетийн зардалыг бас амар их зардалтай гэдэг юм шиг л шүү дээ. Тэнгүүд нь тэр мэрийг нь төлж мөлхөөс авахуулаад тэгэл ингээл гинт анхаарал гинт бүнд анхаарал амар тэр бол амар цочир юм болсон нэр юм. Маш айгүй ингийн алдаа тэгэхэд маш олон жил болчихсон. Засагдаагүй тийм. Тэгэл сүүлийн хэдэн жил бол тэгтээ open source бүр дэндүү боллоо шүү дээ. Дэндүү. Угаасаа open source-ыг давж юм хийгээд зарна гэдэг нь өөрөө бүр бараг mission impossible болчихсон шүү. Тэгсэн дээр тэрийг ашиглаад өөр нэг бүтээгдэхүүн хийсэн арай. Тэгээ нүг яг нүг сүүлийн нүг хандлагч болохоор технологийн салбарт явж байгаа бизнесүүдийн хандлагч болохоор бүтээгдэхүүн зарах биш үйлчилгээ зарах руу яваад байгаа тий. Аль болох нэг support хийх талаасаа тий support хийх талаас. Одоо Ember-ийн тэр core contribute хийдэг гараа чинь ихэнх нь нөгөө нэг Ember ашиглаж байгаа компаниудад очиод ерөөхдөө нэг guide хийх энэ талаас нь ингээ нэг consult маягийн team хийх team зориулттай компани тэр гэдэг юм билээ. Тэнгүүд чинь нөгөө Ember ашиглаж байгаа компани нэг асуудал дээр гацсан гот нөгөө хүмүүсийг дуудаж авчирч ирээд ч юм уу тий цагаар нь хөслөөд ч юм. Тэгээ өөрсдийнхөө асуудлыг эсвэл нөгөө Ember application-ийнхаа бүтцийг ингэж зохицуулна ингэж бүтцээ гаргана маргана гэх бүх юмнуудыг тэднээс зөвлөгөө аваад хийдэг тийм болсон. Тийм бас нэг түрүүний нүг ярьжсэн саяныхнаас ярианаас санаа авлаа гэдэг чинь юу гэдэг яг нэг open source төсөл дээр идэвхтэй оролцоод тахлаар бас нэг хүмүүст ингэ танигдаад нөлөөтэй болж эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо юу гэдэг React Native дээр гэлдэх юм бол ингээл core дээр contribute хийж эхлээл ингээл нэг яваал нэг удаагүй житэл чинь гадаадаас тий ганц нэг ажлын саналууд орж ирж байгаа байхгүй. Яагаад гэвэл бид нэр ингээд React Native дээр application хийж байгаамаа тий энэ дээр маань ингээд оролцоо зөвлөгөө өгөөд өгөөч эсвэл манай баг ингээд байж байгаамаа энэ багтаа маань ингээд хамтарч ажиллаа зөв байна уу явж гин үү гэдэг зарим нэг чиглэлүүдийг гаргаад өгөөч тий эсвэл одоо юу гэдэг яг тийм саналаасаа гадна ингээд тодорхой хэмжээний ингээд яачингууд за зүгтийн дүлмэнтхаа чи энэ талаар юу гэж бодож байна энэ нэг pull request байна ийм нэг өөрчлөлт байна энэ чинь боломжийн санагч юм яаж хийж чинь окей болж ирдэг юм наа заашгүй дээ гэх хэмчлэнгээр тий би өөрийгөө ганцаараа ингээд би энийг буруу ойлгоод байгаа юм болов чи юу гэж бодож чинь ингээд гэсэн чинь үгүй би бас тэгж бодож ирсэн яа би өөрийгөө галзуурсан байх гэж бодсон чинь би галзуураагүй л байсан юм тийм инээдэ хөгжилтэй юмуд болж байгаа байхгүй тэгэхээр юу гэдэг open source болохоор гадагшаа гарах
Зүгээр би эхэндээ бол тэгж юус огт бодож байгаагүй. Ингээл өөртөө байж байгаа тулгарч байгаа асуудлууд ингээл шийдвэрлэх гэж явж исэн те. Тэгсэн чинь тэгэл гаднаас саналууд орж ирэл. Ямар сонин гоё юм те. Тэгэл нөгөөдөл чи ингээл энд чинь тэгж юм байна, тийм байна. Манайх бол тэдэн мянган хүнтэй ийм компани те. Одоо React Native-ээр ийм хийж байгаа, project хийж байгаа. Тэнгүүд чи ингээд нэг тодорхой хэмжээний contribution-ууд чинь яг өнөөдөр болохоор яг React Native зарим талаар айгүй юу гэдгийг миний харж байгаагаар зарим талаар айгүй тийм тогтвортой айгүй сайн болцсон. Зарим талаараа бас зарим юмуд тал дээр айгүй жоохон дутагдaltaй юмуд бас нэлээд байгаад байгаа. Тэгэхээр тэр тал дээр ингээл ажиллаад явж байгаа гот чинь шууд ингээл гаднаас саналууд ирэхтэй бол бас л тийм л omчинд чинь lead, senior, manager гэдэг те. Тэрнээс шууд ингээд junior гэдэг хэрэг салбан тушаалын саналууд ирэхгүй. Хамгийн гоё те. Нэг жоохон юм хийгээл ингээл open source дээр ажиллахлаар айгүй ажлын байртай болох боломжууд ч гэсэн. Ер нь дэлхийд яг тийм л юм байл л дээ. Юу гэдэг ингээл open source дээр contribute хийгээл явжсэн чинь нэг open source одоо Dan Abramov чинь бас тийм байгаа шүү дээ. Redux гээл React дээр ингээд bug report үүсгээл нэг pull request үүсгээл явжсэн чинь hub гээл Facebook-т ажилд орсон тийм. Тэр шиг ингээл юу гэдгийг тухайн технологи дээр ингээд гарчихсан. Тэгэл яг хуу React дээр ингээд ажиллаад core дээр ажиллаад юм хийж суусууд ч React-ийг ашиглаж байгаа бусад компаниудад одоо үгдийн сайн Ember их шиг зөвлөгөө өгдөг. Тэ эсвэл Ember дээр гайгүй яваад байвал Ember-ээр ч юм уу яг тухайн технологи ашигладаг компаниуд дээр дэлхийд даяар олон улсад өөрхөн туршлагыг ашиглуулад ажиллах боломжууд нь бас харьцангуй илүү баг. Яг тэгэхээр бид нар чинь чи ингээд боддоо бид нар яг энэ ч ингээд зүгээр сууж агаад олон улсад гарах боломж. Аюу хэцүү баг. Миний бодлоор. Тэрнийхээ оронд юу гэдэг байгаа боломжоор бүгдээр ингээд open source дээр оролцол яваад байвал жоохон өөрийгөө таниулаад тий. Тэгэл гадагшаа харах боломжууд олон нэмээд авах боломжтой юм шиг сүүл надад санагдсан л та. Хасаа өхний л үг гэдэг юу төлөв нэг юм өгөөд шүү дээ. Тийм. Өөрхөн асуудлуудыг шийдээд, дээрэс нь хүмүүсийн асуудлыг шийдээд тэр чинь бол бас гоё кайф л та. Аваад ашиглаад байх та биш. За тэгээд өөр дараагийн юм болохоор ямар сүүлд ямар подкаст сонсов тэр тухайн нэг товчхон шиг ярилцуул. За сүүлд чин бас PWA-тэй холбоотой подкаст сонссон. Өвчлцэн. Тий. Ер нь PWA бас ер нь JavaScript-тэй холбоотой подкаст сонсож байна дөө. Тэгээд чин сүүлд Full Stack Radio гэдэг нэг подкаст сонссон. Тэн дээр бас PWA-тэй холбоотой нэг 10 ямар хүн блэ нэг Microsoft-тэй ажилладаг хүн байсан. Тэр хүн болохоор өөрөө нөгөө яг PWA-г Microsoft-ийн start menu-н дээр ингээд яаж хэрхэн харагдах вэ? Тэгэл дуудалтанд нь юуж хамгийн түрүүнд ингээд яг ямар цогтуудаад юм гарах юм хөө тийм юм хийдэг юм бэл л дээ. Тэгэд Microsoft-тэй ажилтдаг. Тэгээ манайх болохоор та нар PWA ингээд хийчих юм бол Windows дээр одоо ингээд илүү гоё харагдах боломжтой шүү гэх юм уу тиймэрхүү юм ярьжсэн. Би сүүлийн 7 хоног подкаст рүүсээ сонсоогүй юм байна. Acquired дээр юуны өчигдөр сонсон юм. Acquired дээр ганцхан сонссон. Тэр нь болохоор Acquired дээр Instagram-д ажиллаж ирсэн нэг бүсгүй оролцсон. Тэгтээ тэр аягүй сонин түүхтэй юм лээ. Манайрууд ингээ ярьж байхдаа танилцуулж байгаа юм бол Google-д, Facebook-д, Instagram-д, Snap-д ажиллаж ирсэн. Бараг дэлхийн цорын ганц хүн байх гэдэг байхгүй. Бүгдэд нь ажилласан. Тийм бүгдэнд нь ажиллаж үзсэн. Гэтэ бүгдэнд нь ажиллахдаа бас гайгүй тийм өндөр албан тушаал ашижсэн хөрөөлөлтэй. Тэгээд анх юу гэдэг Facebook-д байж байгаа л Instagram-ыг худалдаж авах үед нэг жирэмсний амралтаа авчаал буцаж орж ирэл Instagram-д орж ажиллаа тий. Тэгэл Instagram-д орох ихт нь хүмүүс өө чи юу вэ Facebook-д чи Instagram-д орох тахтай тийм. Тэгээ Instagram-д орж ирсэн ингээл тэгэл анх ингээл нөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтэнд яаж хийж ийсэн ч юм уу тий. Хөгжлөн дээр хэрвээ тэгэл тэр талаар нэлийн ярианууд болсон сонирхсон. Одоо яг бас заримдаа юу яах юм технологи юмнаас жоохон уйдах юм залах юм.
Тэг. Яг тэгэхээр ингээл нэг ажил дээр ингээл бүтэн ажлын цагт бол яг л технологийн юмнууд уншаал хийгээл ингээл яаж байгаа. Тэгэл чөлөө завгаар подкаст сонсголоороо бас одоо болохоор яг бүр яг нарийн технологид бас илүү заримдаа нэг бизнесийн ч юм уу бодлого ч технологийн бодлого талаас зарим юм сонсож байгаа. Гэхдээ мэдээж технологийн подкастууд бол сонсголоор аюу амархан мэдээлэлүүд аваад хөгжих боломжууд байгаа гэдэг. За өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Тэгээд За тийм. дараагийн сэдвээр нэг тухтаа уулзцгаая тий. За баяртай. баяртай.